гэж итгэнэ стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. За сайн байцгаана эрхэм мөндөд сонсогчдоо битгий сонс подкастын нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд манай студид бас бидэдтэй одоо энэ нэвтрүүлэгтээ удаан оролцоогүй манай үндсэн хөтлөгчдийн нэг Бадрал маань хөрөлцөн ирээд байна. За сайн уу? Юу вэ цаандаа манайхаа. За сайн явж ирвүү. Хаанаас ирвээ? Явж ирлээ. Өмнө нөгөө подкаст нэр ярьжсэн тэгээ өвг дээдсийнхаа нутгаар явъя гэдэг. Одоо хамаатан саднууд дээр. Юу. Жок шиг. Говалтад байж ирлээ. Тэгээд яг өмнө тэгээд очиод бахан уугуул хатан тавирдаг байсан. Энэ жил ер нь их бага уугуул хатан тавирсан. Тэгээ бахан боролж мотоциклонж тавхиж одоо тий ороодаг тамхи өгдөж нэг өдөөний ах шиг амьдралаар амьдарч байгаа л ирлээ. Юм уу юу? Сонинд ороож мороогоод татдаг шиг. Ямар маш одоо ч яг тэгээд сонинд орохож болцсон юм байл л дээ. Ороодаг цаас мас нүртлээгөө боловсрог болсон. Маршрут бол яг хөдөө очиод нөгөө говалтын бигэр суманд байж байгаа л тэр авийн үзэх газруудыг үзэж байгаа л тэгэл ганц нэг явган алхалт хийсэн. Тэгээ бусдаар бол яг өмнөх шиг л байсан дээ. Явган алхалт гэдэг нь тий нэг хоёр удаагийн явган алхалт хийсэн байна. Тэгээд нэг алхахтаа нэг 10 20 км орчим алхаад. Эхний яг өдөр нь 20 км алхаад тэгээд тэр нь болохоор нөгөө зам дагуу болохоор айгуу тийм зам дагуу тэгээ горх мөрхтэйгээ явж исэн болохоор аршаа маршаа уугаад айгуу амар амгалан явсан л та. Чи ямар хүмүүстэй явсан? Маргааших тэр янз бүр заримдаа ганцаараа заримдаа хүмүүстэй. Тэгээ маргааших тэр нь болохоор яг тэрнээсээ илүү 10 гаруй километр явсан ч гэсэн тэр нь бол бүр хамаагүй амар хэцүү байсан. Би бүр харангатаж үхэх шах санагдаж. ус авч яваагүй юм уу? Тий, яг нөгөө нэг том уул даваад ус байдаг байхгүй гол. Тэгэнгүүт би тэрийг мэдчихэж байгаа болохоор GPS-ээр ингээ хараа явцсан. Тэгээд хүнд ачаа үрээд яг үгж одоо нөгөө айлаас айл орон шууд явж байгаа ш дараагийн айл руугаа хамаатнагаа. Тэгээд яг хөргүүлж болох байсан л да би нөгөө зориуд бас нөгөө алхах гад хөргүүлж хэрч амар өдөртэй штэ нэг 40 м мотоциклээр болчихж байгаа юм чи. Тэгээд нэг алхаж явж байгаад очисон чинь нөгөө энэ дэлхийн дулаар л гэдэг чинь нэрээр real юм байна. Одоо бас тийм айгүй хэлбэлцэлтэй байдаг болчих. Нэг амар хүүдрээд, нэг үер болоод, нэг гам болоод айгүй ихсэн тийм үзэгдэл. Тэгээд очисон чинь нөгөө байдаг гэсэн гол нь байхгүй болчих. Тэгээд усууж чадахгүй алхаад идэг үрсүүлдэ цангаад айлын бөөр болоод хойсон сав мав өнгөч чаад уух ус болдгоо. Тэгээд явж исэн чи хитэн морь арай ингээд уулын яваад юм уугаадах шиг. Тэгэхээр нь яваад очисон чи ярин моринууд ингээд надаас цочоод ингээд ам ингээд өсрөхтэй амнаас нь ус өсөрж байгаа байхгүй. Тэрийг хараад бөөм боор уух гэсэн чинь зүгээр юм усны ихийн шалбааг за. Тэгээ шалбаагнаас ууж хав гэсэн. За жоох яваад ус байх хэрэгтэй гэж бодол GPS хараад яваад байгаа байхгүй. Тэг яаж ч ус байгаа гэдэгт итгэлтэй байсан болохоор амар тойруу зам сонгоцсон устай зам юм. Эсэнд чи ус байхгүй. Тэгээд нэлээд тойрцсан. Тэг үер болоод нөгөө өмнө байдаг гэсэн зам нь байхгүй за ингээд. Тэгээ ер нь яг явган алхалт хийдэг хүмүүс ер нь аягүй сайн мэддэг юм шиг санагдсан тэрийг. Одоо ингээд замын ач холбогдол ер нь амар их юм байна. Ерөөсөө яг амар адилхан юм шиг мөртлөө явган зам аа бүр. Тийм зүгээр л нэг мөр шорон зам штэ. Жим байх юм бол зүгээр GPS дээр хараад явахад амар урд оролцож байгаа хэрэг. Замгүй газраар болохоор тэгэл нөгөө одоо тий шагаа хазааг гიშгч гэл ер нь чулуун болон дээр гიშгэл айгүй хөл өвдөг айгүй завдаг. Тэг явж байгаа нөгөө юм уулын оролт үүдэг юм цэвдэг болоод цэвдэгний мөснөөс жоох идээд. Тэг уулын цэвдэгний мөс идэж болдгоо л гэдэг. Тэг ялчгүй цангажсэн болохоор хамгийн цэвэрнээс нь идчихэд. Чи чинь бүр. Тэг 12 цагаас эхлээд оройны 8 цаг хүртэл алхаад. Тэг сүүлдээ яг хөл муудаал нөгөө за ер нь яг 8 цаг алхачихж байгаа юм уу? Тийм өдөр. Тий. Голдмоос жоох амарч байгаа юм л да. Тэг айлд өгөх гээд нөгөө бас жоохон чихэрж юмс хөдөөний айлын үдээ өгсөн жоох ааруул маарл явж байгаа шүү дээ. Тэднэрээсээ идээл жоохон гол ороод явж байгаа юм. Тэгж явж ирсэн аа. Яг орой нар жаргаад байж хад айлын өхөр юм уу те хүүхдүүд таарсан. Тэгэл баярлж исэн чи харин тэр урдаас машинтай хүн ирээл. Манай нэг хамаатнууд намайг тийшээ гарсныг мэдчихэж байгаа. Тэг яг тэр нэг өндөр юм дээр болохоор яг намайг өөр алхаж чадна гэхээр бас жоохон эргэлзээд байсан юм шиг өөрөөсөө хүмүүс гэж алхдаг болохоор. Тэгээ урдаас нэг хамаатныг нэг явуулсан байсан. Тэгж нэг аврагдсан гэх юм уу. Гэтэ яг өөхөөс хол байсан л да. Гэтэ ер нь л бол жоохон ядарсан шүү. Хүсчихсэн юм чи байсан уу те?
Тэг ер нь одоо яг хөө тэр чинь одоо би нэг 40 минут мотоциклээр хөргүүлсэн бол тийм сонирхолтой дурсамж үлдэхгүй шүү дээ. Тэг яг алхаж явж иж өөртөө тэгж хүчээр юм хадал явдал үүсгэж байгаа байхгүй. Nice. Тэг нэг удаа яг тал дээр давхиж явж байгаад би хэдүүлэнүүдээр бахан хэрэгсүүр ярьсан шүү дээ. Би бүр хэрэгсүүрэн тал донд зогссон шүү дээ. Тэр бүрэн хэрэг гайхсан. Хөдөөний хүмүүс өөрсдөө мэддэм байлээ. Тэгээд мотоциклтэй явжсэн юм тий. Тийм мотоциклтэй явжсэн. Тэгээд тэр чин эргэн тойронд миний тоолоход 8 хэрэгсүүр бол эргэн тойронд яг байж байгаа байхгүй зүгээр ингээд хол зайтай. Тэгээд тийм хар тал нэлэнхүүтэй харангийн чулуутай. Тэгээд одоо бодвол дээрийн одоо төрөг мөрөг хүмүүсийн хувьд их лээлтэй тийм хүн тавьдаг газар нэвсэн юм шиг байна. Тэгэл дүүрэн тийм дотор очиж ямар хэлбэртэй байсан. Ер нь л нэг тийм овоо шиг байдаг ш. Тойроод ингээд нөгөө юутай. Жохон гурвалжин дуу юу? Нэг юм онцгой гурвалжин дуу юу? Дээшээ гэдэг юм те. Тэгээд тойроод болохоор ер нь дугуй. Дугуй чулуугаар ингээд тойруулаа хүрээлцэн үү? Тийм. Тэгээд гол руугаа л ер нь юм. Тэгээд зарим нь том зарим жижиг нэг тиймэрхүү л. Вау. Чи тэгээд дандаа хамаатан садныхын юу лээ. За хонс юм уу? Садангаараа. Энэ жил бол дандаа хамаатан саднуудаар явсан. Танихгүй байл хоног юу те? Энэ жил танихгүй байлаар явсан бай. Хамаатан саднууд. Гэхдээ одоо танихгүй байлч тийч баг үлдсэнгүй дээ. Өмнө нөгөө танихгүй байлуудаар явцсаар байгаа те одоо баг бүгд л бадрал гэж мэддэг болсон юм шиг л шүү дээ. Энд нэг юм ганцаараа алхдаг зал байдаг гэдэг. Тийм нөө тэдний хүүхэд нэг ирж ингэж нэг алхдаг даа гэдэг. Тэдний хүүхэд гэж ярьдэн шүү дээ өөнийхэн. Тэгсэн чинь нэр суман дээр үзсэн чинь намайг таньсан гэсэн. Манай нэг хамаатны үний дэлгүүр байдаг байхгүй. Тэгээ тэрний гадаа би нэг ихний өдөр байж байгаа явсан. Тэгсэн чинь сүлд буцах гээд байсан чинь манай хамаатны их чамаг энэ хүүхдүүд таниадах юм сумын хүүхдүүд. Нөгөө юуныг нэ бадрал авах шүү дээ яриад байгаа юм гэсэн чинь юби комеди гэж нэгсэн жаа тийм. Вау. Тэгсэн чинь чи одоо бигэр сумандоо. Тэгээ бүр тийшээ хүртэл манай юби комедигийн нэр хүнд очсон байдсан байна. Бигэр сум чи одоо хилээс хэдэн километр юм бэ? Хилээс үү? Тий. За хиллээс бол мэдхгүй. Хиллээс за баримжаагаар 300 байх юм болоо. За тийм юм тий. Тэг чи одоо говьалтаач нөгөө тооноор юу хоны ямаага хардаг гэсэн яг тийм айлд очсон уу чи? Тийм айл очсон. Тэр чи одоо primary тий үндсэн хамаатан шууд тооноор орилд юм шүү. Ямаа тэр гэж мэл. Тэр тооноор одоо уул харагдана гэхээр яг санаанд багтдаггүй байхгүй нэг тийм худлаач юм шиг тий. Тооноор толгоо гаргаж байгаа юм шиг. Үгүй гарахгүйгээр яг доор нь зогсож байгаа хардаг. Хоёр тал руугаа хардаг. Орон дээр хөвж байгаа ямаа гараад иждэг юм шүү. Уулж магад. Уулан дээр ямаа байгаа. Тийм би одоо тэгээ бодохдоо за удлаа энэ зүгээр яг өндөр хурцуулын доор авч гэрээ барьчаал тэгж байгаа гэж бодсон чинь угаасаа л яг байж байгаа хэл гэж харагдчихэдэг тийм амар өндөр өглөөний нар мандж байгаа харагддаг, оройн нар жаргаж байгаа харагддаг тийм өндөр болон тунд. Сүүдэрт. Тэр нөгөө тхийн зогсоол гэдээ найр гэлээд нь шүү дээ тий. За тийм. Тэрний чинь нөгөө хүүшийн өгүүлжөө гэдэг чинь тэр хүүхэнд тэр урагшаа байдаг сурагтай байдаг шүү. Чи тхийн зогсоол дээр очсон юм? Очоогүй л дээ зүгээр яг тэр хавцаа байдаг гэсэн. Гэхдээ ер нь бол тэр хавийн газрууд их ихтэй адилхан л та. Манай ангийн их сургуулийн ангийн говьалтай залуу тэгээд түүхээ ярьж байгаа. Гэртээ оюутан байж босч очоод тэгээд алхацсан. Алхацсан гэсэн чинь хоны яманд л явсан юм шиг. Тэгээд төөрөөд усгүй болоод үхэх шахаад жинхнээсээ үхэх шахаад бүр уруулам хатаад яг харангадаад үхтгийн даван дээр програм машин таарад. Тэгээд орилоод бүр амар холоос бүр ингээл андаж орилж гүсээр байгаад нэг юм чүүтэй яг нөгөө машинаас зогсоогоод хаалганд онгоолгоод хоохон байна уу гэсэн чинь шууд 75 гараад байсан гэсэн. Йоо зүгээр цангаж өгдөө. Яг нөгөө хэд нас тоглолцлаа байхгүй гэдэг би хав гаргаж гэсэн. Йоо тэгэл майх гоогол амтэлц би яг тэгэхэд үхэх байсан гэл амар өөрөөсөө үнэшлэлтэй ярил. Тэг ямар азар бас тэр машин явж таарсан тий. Тэг бол даа ш тэгэл. Одоо өмнө чинь нөгөө техник технологи харилцаа зам муу байхад социализмын үеэр тэр нөгөө баян онгороос говьалтай ордог тэр шалын үндий гэдэг газар жолооч нарыг явахыг хоригддаг байсан гэж байгаа юм. Тэргээр явахаараа нөгөө хүмүүс төөрөөд зэрэглэн дотор амирх төөрж өгдөг. Тийм болохоор тэргээр явуул. Хоёр зэрэглээ харж исэн үү? Харалгүй яг. Жинхэнэ зэрэглээ. Ингээ байшин солиорж өгч бүр уулын яроолоор ингээ амир хуус ингээл усгаралтай бүр ингээл хүрхрээл тэгснэ хүрхрээ бишээ. Харагдаад цэлэлцээд тэгснэ ингээ дотор нь юм ягаан ногоо могоо ингээ юм хааууснууд ингээ зам дагаж тосч ингэж тавьж мавхаас бүр солиорж өгдөө шээ. Хаусаа. Хүрхрийн дотор яг тодорхой бол яг хизээж харж чадахгүй. Энийг юм юу юм дэ гэж харсаар байгаа л таардیں۔ Тэгэл. Бата харж исэн зэрэглээ. Яг хөө зүгээр нөгөө нэг тэр чинь одоо юу юм шүү. Яг хөрсөн дээр ингээд нарны тий одоо туяа ингээ халаад тэгээ тэр нь ингээд агаарыг ингээд ууршилт бас яваад байгаа юм шүү тий. Магадгүй тий ер нь ингээд халж байгаа юм чинь ингээд нэг юм юу яадаг штэ. Илч долгион. Тэр долгион ингээд агаарыг ингээд нэг юм бүр ингээд долгионтой юм шиг харагдуулаад байдаг. Энерги уурсгал юм да тий. Гэрлийн хугарал. Тэгээд ингээд зүгээр яг
ингээд яг устаа ч юм шиг толч юм шиг ингээд нэг юм тийм юу бол говьд бол харж лсэн. Нэг асфальтын зам дээр хурдтай халуунд ингээ явж байхаар урд нэг замын голд ингээ ус харагдаад байдаг тий. Тэр чинь л ер нь зэрэглэний одоо баг хэлбэр юм. Говь алтай явж үзмээр байна. Яг бас говьалтай ер нь бол яг хөвсгөл булган сэлэн мэлэн шиг тийм одоо тий ногоон үзэглэнтэй бол биш шүү дээ. Ер нь жоохон хахиртэй, амар хад ихтэй гэсэн үг. Тийм газар. Тийм хад ихтэй. Уулархаггүй эсвэл тал болон тал ихтэй хад ихтэй. Одоо нэг алтан уулын нөгөө салбар уртлын хэсэг нөгөө шүү дээ. Тэр чинь ерөөсө тэр жигтэй явж байгаа хоёр уулга байхгүй баруун зүүн гэдэг нэг тийм. Тэр нь тэг 300 200 буу цагаан гэдэг сон байдаг шүү дээ Баянгарын. 246 км зайд байдаг ах шүү GPS-ээр үзэхээр. Тэгэхээр буу цагаанд ухад тэр нөгөө миний очдог уул харагддаг шүү дээ. Тэгэхээр ч мөр амар бас. Тэд амар өндөр хатан дээр гарсан уу? Яг өндөр хад руу өмнө зөндөө гарцсан болохоор яг сонирхолгүй байсан. Өмнө нь ерөөсө хүний гардуу хад руу гарч исэн. Тэгээ бахан загнуулж исэн. Тэгээд тэр төлөвснийх гарсан шүү дээ. Тэр яадаг хадсан. Ер нь нөгөө нэг явахгүй одоо авирагчид спорт авирагчид ч гэсэн хинтийн ууланд аягүй авирдаг ч гэсэн алтан ууланд авирдаг. Яагаад гэвэл тэр нөгөө хамаагүй хөгшин хэдэн сая жилээр хөгшин. Тэгээ байнга гэдэг хаднууд нь өөртөө норж унж идэг байхгүй. Тэгээ тийм уул руу спорт авиралт мөрөлтийнх нь амар эрсдэлтэй болохоор ер нь авирдаг байхгүй. Могоо зогоо хаданд их байдаг лөө. Тий яг өмнө их байдаг л байсан гэсэн аргал ангир мангир үлгэр домог юм шиг амт. Одоо тэг ер нь байхгүй болсон юм шиг үлээ. Тэгээд би чинь нөгөө юу байлаа. Зоологийн аав нь бигрэх гэдэг харин зоологийн аавыг сургалж үзлээ. Тэгээд нөгөө зоологийн фейсбુક чинь зоол жаргал бямц цогтгцсан байдаг. Зоолог зоддог хүний талаар ярьдیں тий. Маа зоолог гэсэн мэт. Тийм зоолоо. Комедиан зоолоо. Тийм. Аавда зодтолдог. Монголд байгаа зоолог зоддог тий. Тэгээ асуусан чи хүмүүс бас ер нь мэдчихэл нөө нэг сумынхан чи ер нь бүгд бие биенийг ханддаг юм ба шүү дээ. Тэгээ тэрний бямц цогтгч хүн байсан уу Польш руу явсан гэж асуусан чи ер нь л мэдчихлээ. Тийм хүн байсан юм байсан. Хүүхдтэйх доддог хүн байсан гэдэг чинь. Хүүхд золооч одоо Польш төрсөн юм шүү дээ. Үгүй Монголд 3 настай байж байгаад явсан. Тийм. Тэр ярианд л зоддог л. Яг уг суурь нь байдгийн шүү дээ задны чи. Монгол хэлний суурь нь байдгийн шүү дээ. Тасалд. Миний сонь нэг тиймэрхүү. Тэгээ хөдөө чин 4G мөрүүжтэй болсон. Та хэдийг сонсч масаал. Вау. Та хэдий онгодтой байсан. Хурд хэр байна. Сонслоо ш та. Сайн байлаа. Хөдөө чин бүр өстой амар болсон юм байна. Одоо ерөөсөө хөдөөнийхнийг одоо тэнэг мангар гэж хэлээд тахаар юм удахгүй байхгүй болох юм. Яг гэвэл бүгд адилхан 4G тэгж хэлээд байгаа гэж. Хүмүүс ер нь аягүй тэгээд идэв шүү дээ. Зөвшөөртэй. За дараагийн сэдв шохгүй. Тэгээд тэр онгодтой хийсэн подкаст сонсох их сонирн байлаа. Надад ч сонирн байлаа. Чи яагаад очих вэ? Санаандгүй орсон юм шиг Бата зүгээр яг ингээд зүгээр намайг гид дуудаал орой гэртээ дуудаал 11 үед гиндүүлээ шаа. Тэгэл очиод хийсэн шүү дээ. Тий. Тэр санаандгүй хийсэн. Тэрийг сонсоод би бүр чам зүгээр ямар санагдсан зүгээр яг одоо за итгэхын цааш нь ер нь зүгээр яг чам надад болохоор шүү дээ. Яг итгэх тал дээр бол итгэхгүй бол биш итгэж байгаа бол биш. Гэхдээ итгэчмээр байгаа. Гэхдээ яг хангалттай яг нотлох одохно байхгүй байхгүй яг итгэж яг бүрэн яг бат итгэж ихээр те. Тэгээ тэрийг бас хэдүүлээд туршиж одоо те зөвхөн нэг тийм архивчд мэддэг тиймэрхүү мэдлгүүдийг одоо түүхч хүмүүсийн тусламжтайгаар мэддэг ч юм уу те. Эсвэл яг үнэхээр онгодын нөгөө ид шид одоо те. Мань хүн ч одоо буцаад тэр өөрөө орон зайгаа явахгүй энэ ч нэ байж идэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бас одоо бидний зөвхөн мэдэх юмыг бас тэр хүн мэдэх чадвартай байна уу ч гэдэг юм уу те. Яг тийм юмыг мэдээд үнэхээр бас тэр нь үнэн байвал бас гайхалтай санагцсан. Тэгээ би одоо хүмүүс одоо яаж хүлээж авах нь вэ гэд комедиг харсан чинь манайхан бас гоё хүлээж авсан байлаа. Тийм манай сонсогч нартай. Яг зарим хүмүүс бол наа чи ингээ хүмүүсийн залуучуудын тарих угааж байгаа. Тэг ингээ тийм шизорцсон хүүхэн энэ төр гэл тээ. Тийм үү. Тиймэрхүү юм явж лээ. Яг эргэлцсэн юм бол ийм сэдвүүдэр бол яалтчгүй байна л та. Тийм. Гэхдээ би яг нэвтрүүлгийнхаа ихэнд хэлсэн л дээ. Манай бэлгээ өтөр. Аюу гоё тайлбар хийсэн. Заавалчгүй итг гэж энэ итгээд өгөөч гэж бол хинч хэлээгүй тий. Нэг ч хэлээгүй. Тэр подкастн дээр ч хэлээгүй, бид нар ч хэлээгүй. Зүгээр та бүхэн зүгээр энэ яриан дундаас юм сонирхолтой мэдээлэл авч ивэл тэгэл болоо тий. Тийм тэндээс гоё юм. Энд чинь одоо бас л одоо юу штэ entertainment штэ тий. Тэгэхээр эндээс гоё юм сонирхолтой ингээ гоё байсан бол тэгэл болоо. Тэгээд тэрнээс одоо юу гэдэг амьдралдаа хэрэгжүүлж болохоор тийм гоё сургаал ч юм уу юу гэдгийг тий. Тийм баавал бүр сайн л байна. Гэхдээ
заавалчгүй итгээл ингээд шүтээд байх бол ямар ч шаардлага байхгүй тэгч гэж хэлээгүй. Тэгэхээр миний хувьд бол би бол 100% итгэж байгаа. Тийм угаасаа л яг ингээд үүдээс нь хараад ярьж байгаа юм чи. Харин тийм бид нөгөө дорногоос ирж явахдаа тэр подкастыг сонсч байсан. Тэгээд нөгөө амтэн амиа оролдог гэсэн нэг тийм ярьж байсан. Ургамлаас амиа оролдог. Тэгээ би тэрийг сонсоод гээ гайхаад тэгээд Google дээр үзсэн чинь нэрнгээс ургамал амттай тийм амиа орлох зан үйл байдаг гэж байгаа байхгүй. Зан үйл үү? Тийм одоо behavior те зан үйлдэл гэх юм. Тэгэхээр тэр хүн одоо үнэхээр онготон жинхэнэ биш байлаа ч гэсэн ер нь бол нэлээд их мэдлэгтэй л хүн шиг санагдсан. Би бүр гайхаад байгаа юм аа. Асал би ихлэ сонссон байхгүй юу? Тэгээ уус ер нь бол эхэндээ бол уусаа ер нь итгэхгүй байгаа. Бүгд л их баг л та. Эвэлцхэн зөв. Тэгээ би нэг юу алдааг нь хайгаал яал. Зогсох нь уу те. Так гэд нэг хүмүүс нэг худлаа ярихдаа нэг яадаг штэ. Манайхан барилга дээр худлаа ярьдаг юм уу? Ажил явуулах. Янз бүрийн юм тооч. Ээж аав нар тэр болгонд нэгээд амар олон ээж аав барилга дээр идэх хөхгүй. Гацс мацал жоох ингэж мингээл нэг хоосон явчихдаг хөхгүй. Нэтрээд. Тэгээ би ажиллаад тэгэнгუთ бас нэг цаана амар том мэдээллийн сан бай. Тэг том номын сан байгаад байгааг андарч авах. Тэгэхээр зүгээр хичнээн олон ном уншлаач тийм мэдлэгийг бас хураах үнэхээр боломжгүй гэж бодогдож байна. Улаач нөр хитэн настай юм. Бид нар датталч цаах. Нэг 25 автаа ч юм уу. Биднээс дүүчвэж магадгүй юм шиг. Оо тийм үү. Тий, тэгэнгуутаа тэр ихчүүж магадгүй. Одоо бүх төрлийн мэдлэг байгаа байхгүй. Тэр нь тэгээд яг бүр нэлийн профессионалын яриад байгаа байхгүй бүр. Тэг амар зэгцтэй яриа. Тэгээд тэр нэг би бол гамхээр бас итгэж гинөө яг өндөө бол. Тэр их мэдээлэлд нь бол ихээр итгэж гин. Тэг яг итгэл одоо итгэлээгээд одоо тий яах ч шүү дээ. Яах ч үлдээ тийм учраас ухаан гэж байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нөгөө нэг мэдээллүүдийг нь гоё одоо жишээ нь юу ярьсан байгаа байхгүй. Хүний бие тустай ургамлууд гэдэг одоо тэр зөвөө тав подкастн дээр сүүлд нэг дугаар орсон байлээ. Тэрэн дээр одоо жишээ нь янз бүрийн Монголд ургадаг энэ ургамлууд юунд сайн те яаж нийлүүлж хэрэглэх үү, яаж одоо зарим нь хамтд нь хэрэгжилж болохгүй энэ төр гэл тиймэрхүү юмнууд явж байгаа байхгүй. Тэр одоо тэрийг яг шинжлэх ухааны шинжилгээгээр ингээд туршаад үзэх хэрэгтэй баг. Яг үнэхээр яг тэр мэдээлэл зүв байна уу те? Энэ яг үнэхээр бөөрн сайн юм уу? Энэ одоо үнэхээр дархлаанд сайн юм уу те? Тэгээд тэднийг нь бол одоо ингээд туршаад үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол ямар ч хүний үгэнд одоо шууд итгэнэ гэдэг бол аюултай л. Бас нэг талаас ингээд одоо эмэгтэй хүмүүс чинь төрөлхийн бүтцээр нэг жоохон логикгүй юу гэдэг штеп. Тэгээ яриа бол үнэхээр амар логиктэй. Яг эртөө үнэл ярьж байгаа гэдэг нь бол лог амар лээ. Миний талаар бол яг л тан гэл. Тэгээ бас нэг анзаарсан юм мэдээлэл нь юу юм бэлээ. Бас цар хүрээтэй юм бэлээ. Хязгаарлагдмал юм бэлээ бас. Бурхан бол биш юм бэлээ. Одоо тий бас нэг юм бас мэдхгүйгээ шууд хэлж ил. Тийм би яг тэр салбарх бишээ гэл тий би бол энийг мэдэхгүй би бол энийг мэднэ. Ийм тийм гэд бас тэгэл орчлын ертөнц үүсэл мөсөл ингээд тэргээл амар сонирхолтой ярьж тий. Тэг ингээд ертөнц ингээд 5 ингээд ийм амьд оршихуйтай тий үйлзэлтэй. Цаг хугацаагаараа ингээд хязгаарлагддаг тэр хэсүүд хэрэг гутал ингээд яг л төсөөлөж авах логикуд амар боломжтой харж магадал. Батаг ордод байгаа бол бас л би дээр бүр нэг машинд явж байхдаас уулзвал би нэг асуулт бэлтэн гэдэг утсан дээр битсэн байсан л та. Тэр асуултууд бата яг л асууж илээ. Сайн гой санагдсан тэгэл. Би бас байсан бол бас гачиг асуумар санагдал тэгэл. Харин гачиг ч байхгүй дээ зүгээр л ангарах байсан болоос яг хүмүүс өчсөн мэт тэ нэрэ. Би тэгтээ арай мэдгүй юм асуух гэдэг байсан магадгүй. Сонирхолтой юм асуух байсан баг. Тэгэд тэр цаана нөгөө хүүхдүүдийн одоо шинээр яг хүүхдүүд гэж өөрөө хэлсэн л тэр нь болохоор зөвхөн сүүл өгч байгаа залуучууд ч юм уу те сүүлийн үднээс орж байгаа хүмүүсийг хэлсэн л ах л та одоо. Тэгэд одоо миний ойлгосноор тийм synchronize хийгээд одоо ер нь шууд мэдээлэл солилцдог гэдэг байгаа зү те. Аватар шиг юм шиг. Тий ер нь нөгөө нэг юу яриадс ч те холбогдчихдээ юм шиг те. Яг онгодын яг тэр нөгөө одоо realm дээ. Тий оршихуд болохоор ингээд энерги байдаг те өөр ингээд онгодтой ингээд зүгээр яг мэдээлэлээ ингээд зүгээр шууд солилцож болдог те заавал өгжиж авдаг гэсэн тэгтэй тий ерөөсөө зүгэн өгнө гэж тэгэхээр яг бүх мэдлгүүдээ ер нь бол нөгөө онгодтой өгч чинь те тэгэхээр маа нөгөө онгод болохоор тэгж илүү өөрөө судлах гэлүү те энэ ч нэ
өөрийнхөө мэдээлэл босд өгөх сонирхолгүй. Уул нь авмаар байна. Одоо энэ амархан арга нь энчээ байгаад материал цуглуулах юм бол өөрийнхөө мэдээлэл өгөхгүй илүү одоо илүү мундаг мэдээлэлтэй өөрийн судалгааны судална гэх юм уу. Өөрөө судалгаа хийгээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр түгээмэл биш илүү ховор үн цэнтэй мэдээлэлтэй байх сонирхолтой одоо онгод гэж би бол ойлгосон. Зөв үү? Тийм үү? Тэгж. Нөгөө яг тэгж. Тэр одоо би нөгөө юу номыг уншаад байгаа байхгүй. Одоо тэднийхээс гаргасан одоо энэ Зөв тав подкастын одоо подкастынхны одоо ер нь бол зөндөө номнууд гаргасан юм билээ. Монгол хаттын ямар түүх өөрчн дом одоо янз бүрийн содрууд ер нь бол буулгадаг юм байна л та. Одоо онгодууд яагаад орж ирэл ном бичдэг те ерөнхийдөө. Шууд гараараа бичдэг юм бах та. Гүү шууд одоо дуу бичлэг байдлаар. Рекорд тэгээ тэрийн дараа нь шивэл болчих юм тий. Тэрийн дараа нь шивэл редакторлал тэгээд сүүлд гаргасан тэр өрөг тунхаг тамга гэд ном байгаа байхгүй юу? Утга нь юу гэсэн үг? Өрөг тунхаг тамга. За чи өрөг гэдэг чи юу лээ? Тэг имийг өрж тавина л гэсэн үг шүү дээ. Тийм сетап юм. Өрөг. За эхлэл. Гэвэл тунхаг гэдэг нь тамга. Тунхаг гэдэг нь тунхаглан зарлж байгаа. Ямар амар өргөн цаар ураад байна. Тархинд багтахгүй өгнүүд биш тий. Тий. Амар шиг тийм. Би бас нэрийг бас тэгэж бодож үзээгүй мэнэ. Зүгээр шууд уншаад байгаа байхгүй. Тэрэн дээр нь болохоор ерөөсөө л яг хамаг Монгол улсын үед амьдарч ирсэн хүмүүс одоо тий түүхэн хүмүүс ингээд юу ярьж амьдралаа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо их Монгол улс байгуулагдахаас өмнө Чингис хаан одоо Тэмүүжин Чингис хаан болохоос өмнө тий яг ямар үйл явц явж исэн улс төрийн нөхцөл байдал нь ямар байсан яг тэр талаар одоо ингээд тал талаас бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэр бол өстэй үнэхээр гоё одоо ном байгаа. Тэгээд тэрийг уншаад эхлэх юм бол ер нь бол нуус товчон дээр одоо ингээд ганцхан мөрөн дээр дурддагдаад өнгөрдөг хүмүүсийн ингээд амьдралын түүхийн одоо өөрсдөр нь яриулж байгаа байхгүй. Тэгэл амар ер нь одоо жишээ нэг ширгэт өвгөн гээд одоо энэ подкастн дээр орж байгаа овоо онгод байна шүү дээ тий. Найз нь заяа. Ер нь бол одоо багын найз нь. Сайн найз нь. Тэгээд багасаа юу сурцсан? Юу гэдэг лээ. Нэг китан хүнийг дагалдж байгаа тийм им хийгээ сурцсан. Им тан хийж сурсан. От чинь. Тий, ер нь бол тийм. Тэгээд тэгж жагаад тухайн амьдарч ирсэн аймгийнхаа нэг ноёны охиныг ер нь бол нууцаар авч суух гэж жагаад тэгээ бүтлгүүтээд болохгүй болоод тэгээд бас нэг ноёны морин зугтаацсан ч гэлөө нэг тийм. Ер нь бол ингээд нэг аймгаасаа бол ингээд зугтаачж байгаа байхгүй. Тэгээд зугтаагаад бүр Монгол улсаас гараад одоо хамаг Монголоос гараад цаашаага Алтан улсад очиод Алтан улсын одоо зах хязгааргийн тийм жижиг одоо хотууд яг тэр одоо сурсан эрдмээрээ им хийдэг те. Имийн санчл юм бэл л те. Ер нь бол фармасист те. Тэгэл одоо им тан хийгээл тэгээд тухайн хоттой бас байдаг тэр одоо эмч домч тэр хүмүүст үнэлэгдээд за чи ингээд цаашаага яваа цаашаага одоо Алтан улсын том хотуудад очиод амьдр гэд нөгөө талаар бас тэр хүн бас өөрөө айгүй их арх удаг мөрөгтэй тоглолдог ер нь яхан зөгтөг гэ өөрөө тэгж байгаа байхгүй тийм байсан. Тэгээд надаас баг ингээд залхаад намайг явуулсан гэж байгаа байхгүй. Гэтэ явуулахдаа чи одоо ингээд үнэхээр эрдэмчин сайн байна залуу хүн гэхэ те чи том хотод очиж бүр ингээд хөгжгээд тэг яваа цаа чин тэгээд ингээл яваал сүн улсад очиод Алтан улсад очиод тэгэл бас ингээл үнэлэгдэж байгаа том хотод очиод тухайн хотынхаа бас одоо томчуудын бие биеийн засаал те иларшуулж агаад тэгээд мөнгө зөнгийг хулгаалаад тэрүүгээр арх угаад мөрөөдөө тоглоод тэгээд тэг явж байгаа сүн улсад руу бас хөөгдөх юм уу те одоо чи тэнцээ очиод тэнд одоо суралцаа гэд тэгээд тийшээгээ очиод тэнд бас одоо хүний мөнгө зөнг хулгаалаад цаашаага зүхтаад тангууд улс ороод дараа нь сартуулд очиод ингээ баг 20 жил хөлөөтэй ер нь гадаадаар явсан байгаа байхгүй. Гадаадд амьдарч байсан тийм монголон. Тэгэд яг тэр үед яг ингээл за ингэж явсан те тэгэл сурсан эрдмээрээ яваал одоо ер нь бол одоо нийгмийн тэр томчуудыг л ер нь яг тэр эрдмээрээ шууд ингээл томчуудыг эмч хүнч одоо хэрэгтэй шүү дээ те. Идгээгээл тэгэл ингээл дээшгээ дээш гайгүй ингээд ийм доктортой ажилтаа ингээл яваад байгаа байхгүй. Гэтэ тэр хоорондоо харсан юм нь юу байсан гэсэн чинь
бүр асар их Монгол боолуудыг харсан гэж байгаа тэр улсуудад. Монголчуудыг айгүй хулгайлж тэнцээ боолын хөдөлмөр эрхлүүлдэг, октоодын одоо янхан болгодог те. Тэгээд бүр ингээд өтрөөлөө нь улаалгасан төмөр хийгээд бүр үр тогтох тийм чадваргүй болгоо хийчихдэг гэсэн чинь. Бүр амар спиралын тийм шат те. Тийм бүр хүнийг бүр тамалж байгаа сте. Тэгээд тэрийг яаж яасан одоо олж мэдсэн гэхээр өөрөө болохоор ингээд хятад хэлтэй, кетан хэлтэй гэж байгаа байхгүй. Тэр шиг яг хятад биш хаа. Хар кетан гэдэг. Тийм кетан хэлтэй, тэгээд зөрчид хэлтэй гэдэг. Манж хэлтэй. Тийм тэгээд өөрөө бол яг монгол гэдгийг хэлдэггүй. Тэг ингээ байжсэн. Тэгсэн чинь нэг хоёр одоо биеийн үнэлэгчтэй хурж ирээд ингээд өвчин туссан байна. Тэг юм байна уу мэн үгүй ирсэн байхгүй. Тэгээд эхлээд кетан метанаар ярьж агаад тэгсэн чинь нөгөө хоёр одоо охин нь монголоор яриад гисэн гэж байгаа байхгүй. Хоорондоо. Oh shit. Тэгсэн чинь юу яагаал одоо ингээл баг энэ яга эмчлэхгүй бол хоёлаа баг цаазлуулагч тийм ухааны юм яриа л те. Тэгэж мэгсэн чинь нөгөө чинь яаж агаад юу юм энэ төр өгөөд за энийг яачих юм ингээд өөрийгөө ерөөс монгол гэж хэлэхгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд юм өгөөд за одоо энийг яачих юм бол ингээ гайгүй. Тэгээд нөгөөдөл нь би яаж наа чи эмчилсэн гэдгийг одоо мэдхийн хэлсэн. За би та хоёрт үзүүлэх гэсэн. Өөрөө тэр хоёртойгоо унтаа. Би зүгээр байгаас гэж харуулж маруулаа. Тэгээд ер нь яг явж байхад бол эмгтээчүүд нь ер нь бол биеийн үнэлэгч болдог. Эрчүүд нь бол ингээ уурхаад ажилдаг гэж байгаа. Уурхаад ажиллаж байгаа амар их дарагдаж өгдөг. 1000 ч биш 100 ч биш бүр 100 мянган монгол юм боолуудыг харсан гэж байгаа юм. Тэр бол их Монгол улсаас хамаагүй хамаагүй жоохон өмнөх үеийнх нь байна тий. Тэг хамаг Монголын үед. Тэгэл айгүй өгдөг. Тэгэл монголчуудаа аль болох зовоохгүй тулд хор өгдөг гэсэн гэж аахгүй. Хурдан өг. Хор өгдөг. Тэгээд нөө монгол боолууд нь ч гэсэн одоо юу яадаг те. Юу гэмтэй тэмцэж байгаа ингээд алуулах юм бол хуугаараа алуулдаг те. Тийм болохоор ингээд хор уугаад ганцаараа ингээд өгцөн илүү амар бусдыгаа бас боддог байсан гэж аахгүй боолууд. Тэгээд нөгөө юу чин тэр өвөө чин яг хөө тэгэл одоо монголчуудыгаа хараал ингээл зовж байгааг нь хараал амар гутраал тэг өөрөө яг хөө гайгүй яваад идэг. Тэгэл арх уугаал архинд орсон гэж байгаа. Ер нь бол архинд ороод мөрөөдөө тоглоомд ороод биеийн үнэлэгч авдаг те. Тийм болол тэгэл яг хөө сүм улсын тэр нэг ноён моёныг юм ин хулгайлж яваад цогтож мохтаад тэгээ явж явах замдаа яг бүр ингээд өгсөн тэр монгол боолуудынхаа арьсаар нь ингээд савхийгээд өмсцэн заяа. Өөрөө юу? Сахин хүрм тий. Йоо зэ. Тэр арьсаар нь ингээд тэгээд тэрийг авч яваа Сартуул улсад бас нэлээд байжгаад Сартуул улсаас улсад ингээд юу яатсан байжсэн гэж аахгүй. Бараг хэдэн жил амьдэрсэн гэлээдээ бас тэнцэн яг өмч домч хийгээл ингээд яг та яг энэ доктортой ажилтаа тэгтээ бас одоо яг одоо хүний л ирэхэнд байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь нэг ингээд тэр хотынх нь одоо нэг байшинд юм уу одоо хаан чи нэг хороолт нь гэх юм уу те. Нэг юу байжсэн чинь гадаа нь ингээд нэг монгол худалдаа чинь гадаа нь орилоодс гэсэн. Өө чи хүү хаа тэр гэл хон мал залаа ягаал те. Тэгэхээр нь шууд гараал уйлал өстой бүр тэр монгол худалдаач нэг тэрвэл ингээд тэгээд монголоор ярьж чадахгүйсэн гэдэг байхгүй. 20 30 жил гадаадд амьдэрсэн. Монголоор яаж ярихаа мэдэхгүй ингээд монгол хэлээр ингээ эвлэж ярьж чадахгүй ингээ сонирн буруу гэсэн гол. Тэгсэн чинь хүүе чи монгол уу тэргээд нөгөө нэг худалдаа чинь тэгээд за чамаг ер нь аваа явъя гэд. Тэр нь 8-ны худалдаа чинь байсан гэлүүд 8 билүү ирээдийн жилүүдээ 8-ных байсан баха. Тэгээд нөгөө чинь Сартуулаасаа одоо цухтаагаад тэгээ нөгөө нэг бас нэг дээрээ боостой байсан. Тэрнээсээ цухтаагаад буцаад Монгол руу очиод Монголд очиод Монголынхаа тэр одоо тухайн үеийн хин хаан байсан гэлээ дээ. Чингис хааны бүр дээдлийн Исүүхээгийн Бартан Баатар хаад баг Исүүхээгийн аав. Бартан Баатар илүү дээ. Би бас тэр яг жоохон бодлоод байна. Тэр үед ер нь тэр үед л байсан юм шиг байна. Тэгэж боцож очиод тэгээд нөгөө юугаа харуулсан гэж байгаа байхгүй нөгөө өөрөө тэр арьсаар нь ингээд Монгол боолуудынхаа арьсаар ингээд хөрөм хийгээд өмссөн байсан шүү дээ. Энэ ингээд хүний арьс мэрс гэдэг яг хэлээд монголчууд ингэж амар зовж जैन те. Харийн нутагт одоо ингэж яаж яана гэдэг. Тэрийг хэлсэн чинь бүр ингээд зочирцсан гэж байгаа байхгүй. Хөөх тийм амар үт юм байдаг. Тэгээ тухайн үед болохоор Монголын аймагуд жил болгон алтан улсад 500 алтан зоос өгдөг гэсэн гэж байна. Тэр алтан зоос нь нэг юм мөнгө аяга дүүрэн юм шиг тийм зоос заяа нэг юм цул алт. Гимбүү шиг юм шүү дээ. Тийм жил болгон 500
алтан зоос өгдөг. Тэгээ тэрийг нөхөх гэж бүр ингээд зовдөг за. Аймаг болгон одоо 50 зоос мас өгдөг ч юм уу те. Тэгэл зовдөг тийм айгүй хэцүү байсан. Тэгэл байж байгаа л ерөөсөө тэр онгот нь болохоор Тэмүүчэнд үнэхээр дургу заа юм. Хулгайч дээрэмч ингээд. Тэгэд бүр юу яагаад тулгаач дээрэмч гэсэн чинь нөгөө мэрэгдийг дайлчаад тойрол ван хаан жамуух энэ төр чинь нийлж байгаа тий. Дайлчаад ингээ хамтдаа ингээ 3 жил ингээ хөрөөлж амьдэрсэн юм байна шүү дээ. Одоо жамуух Тэмүүж хоёр чинь тий. Өөртөө ороод гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ байж хооронд одоо нөө өөр аймагуд ингээ хамт амьдарч явах дотор ингээ хулгай их гардаг байсан юм л да. Тэгээ амар хулгай гарадсан. Тэгээ тэрийг нь ер нь яаж болиулах уу гэж хагаад одоо тэнд байсан одоо Тэмүүжин хин тэр одоо тухайн ноёдууд нь за ерөөсөө сарын 15-ны сар одоо тий 15-ны юу болгон шүн болгон хулгай хийж болно тий. За тэр л өдөр хулгай хийж болно. Бусад хулгай хийж болохгүй гэд. Тэгээд одоо юм хулгай далтахаас сэргийлэх хэвээр тий өөртөө хулгайлж болно гэдэг тийм орой болсон юм л да. Тэрнээс болоод тэр одоо ноёны одоо эд хөрөнгөтэй байсан хүмүүсийн хулгай нь амар алдагдчихсан. Тэгээ Тэмүүжний тэр одоо хүрээлсэн хүмүүсүүд нь бол ер нь бол дандаа ядуучуд байсан гэж байгаа юм. Хулгайч нар гэдэг. Тийм амар дургу. Тэгэл тэр ноён чи өөрөө юу хийдэг байсан гэж байгаа юм. Янз бүрийн юм тесрэх бөмбөг хийдэг за. Харин тэгээд лээ. Тийм дэлбэрдэг юм. Баллистик эксперт байсан ба шүү дээ. Өмхий одоо хүмүүсийн баасаар нь тийм юу хийдэг. Тийм газар. Тэр нь одоо метан гэл одоо нөгөө юу байгалийн хий гаргадаг шүү дээ. Тэрүүгээр тийм одоо ваарн дотор тийм дэлбэлдэг юм хийж хагаад тухайн үеч одоо Тэмүүжин хаан нилээн бас жоохон томорч эхэлчихсэн үед нь тэгээд тэдний одоо аймагт нь байсан. Тэгээд юугаараа өөрийнх нь хоёр хүү, нэг нь болохоор Ная, нөгөөх нь хин гэлээ. Юу ч Ная Жанжинга гардаг шүү дээ. Ная Жанжин өөрийнх нь хүүн гэж аахгүй. Ная яваа гинү. Үгүй тэр одоо ширгээд одоо өвөө гэдэг. Тэр ширгээд өвөө чинь бас тесрэг бөмбөг гэдэг байсан юм уу? Тийм харин тийм. Тэгээ өөрөө тесрэг бөмбөг хийж байгаа дэлбэрээд өгсөн заа 90 наснд ачлаа. Ваарн дотор бөмбөг хийж байгаа тэгтэй ажиллалтай дэлбэрээ өгсөн. Тэгээд өөрийнхөө хүүг бол ер нь бол яасан төмтийн ноён болгоод тэгээд нас арсан гэж байгаа юм. Нөгөө Чингис хааны тэр Кяндер гардаг шүү дээ. Сүлжээний тэр нөгөө нэг юу тогтолцоонд нь доороо олон хүнтэй бол шууд ноён болж болдог тийм тогтолцоо. Өмнө нь бол зөвхөн ноёдын угсаал ноёд болдог те. Энэ шин юун дээр болохоор шин тогтолцоон дээр болохоор хин олон одоо найзтай, хин олон одоо фолловерс, хин инфлюенсер байна те. Тэр нь одоо ингээ ноён болж болдог. Төрийн оролцоонд шууд оролцож болдог те. Тийм байсан. Тэгээд хүүдээ бүх өөрийнхөө бүх эмч домч одоо имэнжсэн бүх хүмүүсүүдийг оруулаад өөрийнхөө одоо асарч тойголжсэн бүх хүмүүсүүдийг хүүгийнхаа дорж ихээ тэ өөрөө болохороо тэгээд тэгээ бүх өөрөө бас айгүй ер нь бол сүхэтэй хүмүүсийг найрдаг тэ манайхан тэгээд нөгөө тэнцээ тийм боолчлал их байна гэд ирээд ирж байгаа шүү дээ тэгээд тэр нь цаашаа ямар үр дагавар тийм тэр нь болохоор яг одоо нөгөө яг манай одоо тэр подкаст нэр зүг тавд ингээд бид нар хамтраа хийсэн шүү дээ. Тэрэн дээр яг тэр овоо онгод хэлж байгаа шүү дээ. Монголчууд бол хүний наймыг одоо боолчлалыг зогсоох гэж байлдж явж байгаа цаашаа том улсууд хүмүүсийг авах гэж явж байгаад том улсуудыг эзэлсэн гэ тэ. Ягаад тэгэхээр сүлжээ нь ингээд бүр яг амар том улсууд яг сүлжээнийхэн тэр толгойн байсан. Тийм. Надад бас тэр айгүй бас авцалтаатай санагдсан нөгөө дээр нөгөө түүх уншиж чинь ингээд цэргүүд чинь одоо ингээд цалин гэдэг юм бол амар чухал байдаг гэсэн баг. Хичнээн их орны төлөө хааныхаа төлөө гэж байгаа ч гэсэн ерөөсөө цалиндаа амар их болдог. Тэгээд Александрийн зэргүүд хүртэл нөгөө энтэг рүү явна гэж хат нөгөө нэг бүгдээрээ хармаар байна гээл те. Тэгсэн чинь яг тэрэн дээр болохоор өөрийнхөө ах дүүсийг авах гад тэгээ явж байгаа. Тэгээ замдаа яг хот тасран эзлээд явахад чинь бас дорноо шагналаа явж байгаа шүү дээ те. Тэгэхээр яг тэр морал нь өндөр байна гэдэг бол яг авцалтаатай санагдсан. Тийм хүн хизээч тэрэн дээр хэлж байгаа байхгүй тэр подкастн дээр хичнээн Монгол зэргүүдийг тий тийшээ очиж алт ухаад ирээ гэхэд бол нэг хөдөлтгүү те очиж хүн хүчинтэй хүүхэн одоо яг бага хүүхэн зөндөө байна гэдэг юм гоо. Тэгэхэд бол нэг хөдөлгүй очиж дүүгээ авраа те ахыгаа авчирээ одоо нэг одоо юу гэдэг үр хүүхдээ очиж авъя гэх юм бол дэлхий юу юм бэ л гэдэг. Тэгэж одоо явдаг тэмцдэг байсан гэдэг. Тэгээд одоо хэцүү шттэ те би саяхан нөгөө дүүнэрээ ингээд хүний 8 нэг явцсан би өөр ингээ хайгаад байна. Тэгснэ ингээ шууд уцсныхаа GPS-ээр олчлоо гэж зүтлээдсэн байхгүй. Тэгээ надад тэр зүүдээс амар тамтай байсан.
Тэгээ би дүүнүлөг яриад бити өөрөмөр гараараа гэх бага сануулаа. Тэгсэн чинь яг надад төсөөлөгдөж байгаа юм болохоор ингээд яаж зовж байгаа болоо гэж төсөөлөх нь нэстэ амар идэм бил. Ингээл одоо тий төсөөллүүд амар сценариуд л одоо бүтээгээд тэнгууд тэр айдас ерөөсөө бушуухан аврыг гэсэн тийм хүсэл төрүүлдэг юм шиг. Тэргээс Германы Гитлерийн тэр нөгөө нэг улсаа аварж байгаа юм нэг бас айгуу төстэй хэсэг болгож ярьжсэн тий. Тийм нэр Гитлерийг бас айгуу эдийн засгаа яаж аварсан тий тэр нөгөө нэг бас ер нь айгуу сайн мэдчихэл. Хүмүүс ч одоо ер нь Гитлерийг сайн мэддэггүй шүү дээ. Ер нь л одоо хамгийн evil man гэл тий. Ерөөсөө л нэг амар evil багийг гарч ирээл evil хүчээр шууд улсыг удирдаал явсан юм шиг ярьдаг тий. Гитлер чи илтгэгч байсан гэдэг бас тий. Комедиан байсан гэсэн шүү. Юунуудыг доромжилдаг. Төр засгийнхныгаа доромжилж одоо хүмүүсээс оноо авдаг тийм. Уушийн газарт тийм байсан гэдэг. Тэгээд яг нэг үндэсний open mic ч. Тий, яг basement хийдэг байсан гэж аах тийм бүр юм хонголд уушийн газар. Тэгээд явж байгаад яг энэ арт түмнийг ер нь бол энэ хүн одоо дагуулчих юм байна гэд үндэсний нэг хитэн томчул олигархууд ер нь гайгүй санхүүжүүлсэн. Гайгүй бизнестэй хүмүүсүүд нь санхүүжүүлэл босгож гаргаж ирсэн гэд. Үндэсний. Тэнгуутаа нөгөө нэг эдийн засгийн чөлөөлөл ингээ бүр цаашаа дамжаад бүр тий Европын холбоо явуулсан л шүү дээ. Тий яг бид нар чинь тэгээд нөгөө орнууд нь их гүрний дээрэнгүү бодлого гэж байна. Тэгэл саад хийж мэж байгаа л тэгэл тэр нь ялч мөргөлдөлтэй юм болж байгаа юм л та. Тэгээ бүр бүх одоо нөгөө аюу гэмтэй бүх салбарын нь бол еврейчүүд батцсан байсан гэж байгаа. Тэр хамгийн амар тий шүү дээ. Тэгэхээр еврейчүүд бас айхтар хүмүүс. Ленин хүртэл еврей байсан гэл тэгэхээр ангаар бат бөхөө. Тэгсэн чинь нэрээ би тэндээс аюу гоё юм сонссон шүү дээ. Тэр подкастнаас нөгөө одоо Гитлерийн нам чинь өөрөө коммунизмын эсрэг одоо хамгийн гол үзэл суртал нь байгаа шүү дээ тий. Коммунизмыг эсрэг үздэг. Энэ бол еврейчүүдийн хувьд ингээд. Тэгсэн чинь тэр нэг таади подкастн дээр болохоор еврейчүүдийн хувьдаа бол тэр биш аа. Еврейчүүдэд хувьдаа нь бол мөн л байлж таарж байгаа юм л да. Гэхдээ одоо яг еврейчүүдийн ганц хийж байгаа гол ажил нь биш. Зүгээр еврейчүүд өөрсдөд нь тэр ашигтай байгааг хараад тэрийг зүгээр ингээд хөрөнгө оруулалт хийцэн гэж яриад байгаа байхгүй тий. Тийм. Ер нь бол одоо яаж тэр коммунист намыг яаж дэмжсэн те Ленинг яаж гаргаж ирсэн гэл. Ленин чи яг юу руу яваал Герман руу яваал Германаас яг Орос руу ирээл яг ховсгол эхлүүлсэн шүү дээ ер нь бол. Юу гэсэн Германд очисон байдгийн тэнд яг юу болсон. Би Орос хүний саруул ухаанд итгэдэг. Германаас захиас. Тэнд бас их сонирхолтой юм болсон баг. Тэрийг бас уншаад үзвэл те. Тийм тэгэхээр чин тэгэл бас еврейчүүд бол айхтар үндэстэн л байгаа юм да. Тэр айгүй хурдан тэгээд би бас яг нэг амар үзэн ядах одоо хэрэггүй ер нь бол одоо нэг дайсны үзэн ядах юм бол одоо баг ялагдсан шүү дээ тийм чинь одоо юу гэдгийг те одоо шийдэл дайсан гэж одоо юу гэдгийг те өрсөлдөгч гэдэг тийм тэр юу ер нь бол сайн судлах те суралцах одоо дайсан гэж байгаа нь би миний одоо дайсан гэж байгаа юм биш л те ер нь бол зүгээр тэр Гитлер хитрхи үзэн ядаад ч юм уу те хүмүүс нь үзэн ядаад ингээд яасан жоохон буруу болцсон. Хитрхи тэрэндээ ороод тэрнээсээ болоод одоо юу гэдгийг хангалттай ухаалаг шийдэл байгаагүй тийм. Геноцид хийсэн байгаа байхгүй тийм. Жоохон хоморголсон. Тэгээд өөрөө дайн одоо Орос руу дайрсан тэр бас одоо еврейчүүдийн араас явж байгаад орцсон гэж л яриад байгаа шүү дээ. Гэтэ мэдгүй л дээ. Яг юу байсан? Ямар шалтгаан байсан бэ? Уул нь анх юу нэг смүтэл явж исэн юм бэл шүү дээ. Зүгээр яг австрчууд өөрсдөө сандлаараа нэгдэж мэгтэл яг ингээл жигдэвжсэн. Сүлдээ яалтчгүй нөгөө том бүрнүүдийн анхаарал төртөө за энийг одоо болохгүй болохгүй нэгэл орсон юм шүү. Герман хэлтэй яг тэр үед одоо Европт хамгийн өндөр хөгжилтэй орн байсан юм л шүү дээ. Нэг хэсэг чинь бүр амар ядуу тарчтаад тулцсан байж байгаа. Дэлхийн 1-р дайны дараа чинь бүрэн дороод нөгөө юу төлнө гээд нөхөн төлбөр гээд дайны нөхөн төлбөр төлнө гээд тэр Америк, Франц, Англи орнууд тэр Америкт нөгөө хямрал болоод тэгсэн чинь Америкчууд өрөө нэхэд тэгээд мөр сандраад тэгжсэн дэлхийн супер хүч болж гасан хэрсэн ш. Тэгээ нөө үйлдвэрчлэлтийг л масар ордон хугацаанд гаргаж ирж байна л та. Тэгээ дэлхийн 2-р дайны дараа ч гэсэн германчууд одоо баруун герман бас одоо юу гэдгийг асар ордон юу шинжилэлийг хийсэн байгаа байхгүй. 2-р дайны дараа одоо яг Франц, Герман өөр замаар явцсан байгаа байхгүй. Франц болохоор Францын ерөнхий сайд нь тухайн үед нөгөө хин Гаул гэдэг хүн штэ. Юуны цэргийн хүн байхгүй, генерал байсан баха. Цэргийн хүн байсан. Тэгээ бүх одоо улсын одоо өмчүүдийг
одоо улсын өмч болгоод ер нь бол одоо хувийн юу гэж байхгүй. Ер нь бол одоо бүгдийг нь улс удирдан те одоо баг улсынхаа бизнесүүдийг бүгдийг нь л одоо айрам шиг удирдах гад. Тэгсэн чинь нөгөө талд нь яасан бэ гэхээр Герман болохоор яасан бохоггүй 4-ийн тавьж өгөөд төр зэсэг нь одоо ингээд те бүх одоо бизнесийн тэр одоо 4 журам тэр эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөөд хоорондоо өрсөлдөгээд хувийн бизнесүүдийг. Тэгсэн байдгийн байлээ. Тэг Герман бол одоо дэлхийн одоо топ үйлдвэрлэгч орно шүү дээ. Одоо бараг 1 2 3 тал дантаа гэждэг. Эхний 3 тал гэж Хятад Герман ууртай шүү. Япон ч гэсэн бас ууртай яасан юм бэлээ. Япон Герман хоёр ууртай тий. Дэлхийн 2 дугаар дайны дараа Япон ч гэсэн бас амар босч ирсэн байхгүй бас. Унсан бүх ууртай гэж үгээд үл юу лээ. Бараг л тийм тий. Тэг Япончууд бас Япончууд ч ер нь солонгосын дайнаар босоод ирсэн билээ шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа 50 он 51 он ингээл солонгосын дайн болоход Америкууд Японоор зэвсэг үйлдвэрлүүлээд одоо маш их тийм нэг үйлдвэрлэлийг Япончуудаар хийлгэж гисэн баг. Тэгээд экспорт хийлсэн. Япончууд амар их экспортлж эхлээд 50 он 60 он гэхэд баг дэлхийн 2 дугаар дайны үед одоо үйлдвэрлэж исэн тэр одоо үйлдвэрлэлээсээ ч илүү юм үйлдвэрлэлт болсон байсан. Тэгээд 64 он Токиогийн олимпикийг хийхэд бол бүр эдийн засаг нь бүр Азтай хамгийн том. Дэлхийн баг Америкийг гүйцэнэ гэж ярьдаг байсан л шүү дээ. 70-аад он 80-аад оны үед бол амар байсан. Тэр бүр нөөс сүүлчийн самурай гэдэг нөгөө Том Крузын кинод шүү дээ. Том Крузтэй. Тий. Тэн дээр нөгөө Мэйжиг юу? Тий, нөгөө юу буу анх орж төстэй. Тий, одоо буу анх орж ирээд тэгэнгүүт нөгөө Токугавагийн үр удам нөгөө юу яагаад гэдэг чинь эсэргүүцээд сэлэмтэй үзээд байдаг шүү. Тэгсэн чинь тэр бол одоо ингээд одоо түүхийн хувьд одоо зөв биш гэж байгаа байхгүй. Тухайн үед Япон дэлхийд одоо хамгийн алт зэвсэг үйлдвэрлэсэн байсан. 1860-аад он баха. 60. Нэгдүгээр дан чинь 1910 нэгдүгээр данд Япончууд онгоцтой байсан уу? Өөрсдөө үйлдвэрлэжсэн болов? За тэрийг усан онгоцтой байсан гэж байна. Хоёрдугаар дэндлаа байсан шүү. Оросуудыг цөмш яасан шүү дээ. Оросууд ч бүр өөртөө тэнэгтсэн юм билээ шүү дээ. Оросууд ч бүр хаа байсан Балтийн тэнгисээс амар олоор тойруулж ирээд. Тийм бүр дэлхийн Африкийн доогоор могоор насаараа тойрч ирсэн юм. Тойруулж ирээд 40 минутын дотор зүгээр шаалгалсан гэж аахгүй. Тэгээ Япончууд ч нөгөө нэг 1894 онд илүү дээ. За 1860 эдэн онд Америкууд Японы бомбыг хүчээр нээсэн байгаа байхгүй. Япончууд ч ингээд өөрсдөө баг 200 жил харлах тийм. 200 жил ингээд зөвхөн бид нэр одоо тэр улстай л харьцсан те бустай нь харьцахгүй гэдэг өөрсдөө ингээд хамгаалцсан байсан. Тэгсэн чинь Америкууд орж ирээ хүчээр нээгээд зах зээлийн хүчээр нээгээ те. Тэгээд бомбо шахаад те. Машин шахаад. Тийм тэгээд одоо Японыг ерөнхийд нь одоо модернизац тэр Японд модернизац явуулаад тэгээ 30 жилийн дараа баг шууд Япончууд окей Манж улс руу дайрсан баг. Чин улс руу Манж чин улс руу шууд Солонгос руу дайраад 30 жилийн дотор одоо бусад улсуудыгаа дээрлэж эхэлсэн гэх юм. Тэр хэдгээр тунхаг гэдэг үлээ тэр бичиг дээр нь бүр ингээд дэлхийг эзлэх төлөвлөгөө байдаг юм л шүү. Зүгээр ингээд нэг тийм Хятад, Солонгос, Монголыг эзлээ Орос руу дайрах гэсэн санаатай биш зүгээр бүр дэлхийг эзлэнэ гэсэн төлөвлөгөөтэй. Бүхэлд нь амар өст том байсан тий. Том харж ирсэн байгаа шүү. Тийм тэгээд 50 60. Хөөе. Тэр төгсгөлд нь Nova podcast нөгөө өөтөө хийсэн подкастын төгсгөлд нэг сони юм сонсчлаа. Тэр нөгөө рептилиануудын тухай яриад байсан уу? Тий. Тэр өдөрт үнэхээр байдаг гэж хэлж байгаа юм тий. Миний бодсоос арай өөрөөр яриад. Яг үнэхээр байдаг бол үнэхээр амар юм аа. Тий, одоо рептилиан гэл нөгөө YouTube дээр ч байдаг шүү дээ тий. За энэ ингээл нөгөө дөрөө хувиргадаг, зүсээ хувиргадаг тий. Ийм гөрвлэн төрөлтөн гэл одоо Английн хатан хаа маань ч тий. Одоо юу мөнүүд чинь Бенедикт гэд pop байсан ш тэрийг тэгээд өстэй. Тий, хүүтэн цостой мостой гэл тий. Одоо тэгэл тэд нар бол ерөөсөө одоо хүний юугаар хоолдог мол цусаар хоолдог мол гэх яг тэрийг ярьж байгаа шүү дээ. Хүний шүүрлэлээр ингэж яадаг. Ягаад гэвэл өөрөөсөө булчирхай нь сайн хөгжөөгүй. Тэр нь бол яг адилхан хүмүүс гэдэг байхгүй хүн төрөлтөн. Гэхдээ тэр нөгөө гөрвлэн төрөлтний тийм удам гэх юм уу ген явж байгаа. Рейс гэдсэн шүү дээ. Зүгээр харагдсан гэдэг шил гэдсэн шүү дээ. Ген явж гэсэн шүү дээ. Ген явж идэг тэр нь тэгээд хаа хүүтэн цустай мостой бол биш юм шиг байна тэгвэл. Гэтэ яг ер нь бол яг тэр нөгөө янз бүрийн тэр шүүрлэл ялгаруулах тэр бүр завтаргаан дээр нь гэж ярьж байсан. Булчирхай жоохон сайн хөгжөөгүй гэж.
яриад байгаа шиг. Тэгээд одоо ингээд шүүрлийн юмнууд нь жоохон дутуу ажилт юм шиг байна. Тэнгуут нэг юм жоохон цангуу. Тэнгуут бос хүмүүсийн тэр нэг өндөр шүүрлээс одоо халуунцтай амар өндөр шүүрлээс нь тэрийг нөхөж авдаг хэрэгтэй юм байд юм ааш. Тэгээд одоо хүүхд хүчнтэй гарууд чинь рептил тал руугаа гэж нөхөдөө тайлбарл. Тэгээд үүсэл гарлын бол бүр өлөг гөрүүлийн үе их гэдэл шүү дээ. Өлөг гөрүүлүүдийн гений үлдэгдэл. Ирүү сайн хөгжсөн хүмүүс гэж нендерталуудыг яриад байгаа юм энийг яриад. Устдад алга болсон хүмүүс гэсэн шүү дээ. Ирүү сайн хөгжсөн. Тийм, ирүү илүү сайн хөгжсөн гэдэг нендертал болж таарад байгаа шээс нэгцсэн. Хүнээс янз бүрийн тийм юунууд байсан биз дээ. Хүн төрөлтнүүд одоо дотроо тий. Нендертал юу лээ? Homo erectus. Тэд нар чинь бидний өмнөх Australopithecus центр гэдэг. Тэр нэг ярьж байгаа зүйл дээр нэрээ бидрэг зүгээр яг дэлхийн бүх хэсэгт зэрэг шууд нөө одоо хүн болгож процессын хөгжсөн гэдэг. Тэг үүслийн бүх газар зэрэг үүсгэсэн. Зүгээр Африкаас тараагүй бүгд зэрэг үүсгэсэн. Тэгээ яах гэж үүсгэсэн бэ гэхээр нөгөө нэг энэ дэлхий чи өөрөө амьд тэгээ сүнс үйлдвэрлэдэг энийг хамгаалах нөгөө нэг дархлааны эс гэж бидрэг хийсэн. Тэгээд 2 сая жил илүү билээ баг хянаж байгаа ч гэлөө бид нар чинь энэ гарига хамгаалах хэрэгтэй юм байна шүү дээ солир малраас ч мэлтэй тийм үү. Тэгэхээр энийг бүрэн бүтэн байлгах бид нар өөрсдөө дархлаа гэж ярьж илээ. Тэгээд өмнө нь ийм юм байхгүйсэн болохоор нөгөө нэг солир ирээд өлөг гөрүүлүүдийг устгацсан. Тэр амар том алдаа байсан энэ гэж ярьж ирсэн шүү дээ. Бидний сонсоол юу гэж бодсон шүү. Гөрвлүүдийн оршин тогтносон цаг бидний оршин тогтносон цаг хоёрыг харьцуулах юм бол амар том ялгаа. Өлөг гөрвлүүд ухаантай байсан болов уу гэж би бас бодсон. Хөшөө энэ гэж мэл. Юурийн галын хоёр өлөг гөрвөл хоорондоо хийж нэгэ боддоо. Гөрвлүүдийн ертөнц байдаг үстэй те бүр ингээд номын сан их сургууль моргол те. Арга том терназаав хоёр ирм терназааваар хийж нэгэ боддоо. Имхтэн гэл. Тэр оюун ухаангүй байсан ч гэсэн хийдгэлээсэн бахам. Гэтэ яахаараа тийм том болтлоо үрждэг өсдөг байна тий. Үлэг болтлоо. Энэ тийм хоол байсан юм уу? Үлэмж болтлоо тий. Ер нь одоо дээр амьтд чинь дандаа амар том байсан ба. Слот гэдэг нэг амьтан байдаг штэ. Амар удаан хөдөлдөг. Тэр мөр чинь бүр юм авраг байвсан. Авраг том баавга шиг байсан гэдэг аахгүй. Бүр баавганаас том динзавр шиг том. Зөө. Тэгээ илүү харахад амар байсан баг л та холоос. Ямар юу чинь шумуул момолч амар авраг байсан гэлээ те. Юу авраг шумуул гэдээсээ л дээ. Динзаврын хувьд яг адилхан л ахaltaа. Гэтэ бидний хувьд бол мангар том хүн шиг шумуул явж идэг шээс те. Йоо. Шумуул ирээ хазчлаа динзавр нэг тоохгүй те. Мууц. Динзаврын цусын юу арсын нэвтлэхээр одоо соролтой байна гэдэг л та. Йоо. Зү одоо шонгийн мод шиг юм байх. Өрөм юм ааш. Тэр юм ааш. Бараг тийм турбаагаараа сорно шүү дээ. Литр. Тий. Тэр гөрвлэн хүмүүс яг рептилиан төрөл байгаа гэдэг ойлголт нэг толгойд тэр хэцүү л байгаа. Тэр чинь ингэж одоо жишээ нь та нар тэрийг сонсчихсон уу? За ер нь бол энэ нэг хувилдааны л доон л доо. Гэхдээ яг үнэхээр тийм юу бол байдгийн юм шиг байлээ. Одоо тийм бодис адренохроном гэдэг. Адренохроном. Тэр нь өөрний дэд болчиход холбоотой юм байхan дээр. Ер нь бол адреналин юм шиг байна. Адренохроном. Адренохроном билээ sorry. Тэр нь болохоор адренохром гэнэ үү? Тий. Адренохром. Тий. Энэ болохоор ер нь одоо юу гэдэг юм те. Энийг юу яадаг гэж аахгүй юу? Холливуудын одууд те. Одоо юу гэдэг юм те. Тэгээ баян хүмүүс ер нь удаан залуугаараа байх гэж хэрэгэлдэг гинэ. Тэгээ энийг нь яаж гаргаж авдаг вэ гэсэн чинь тийм адреналин толбот. Жохоо хөхтийг заяа. За энэ үнэхээр муухай шүү за. Жохоо хөхтийг одоо тултал нь айлгаад одоо ямар нэгэн байдлаар бүр ингээд тултал нь айлгаж жагаад алаад тэгээд тэр цуснд нь амар их адреналин янз бүрийн тэр айдсын одоо юмнууд ялгардаг те гормонууд окситоцин адреналин тэр ялгарч цуснаас нь одоо гаргаж авдаг тийм юм гэдэг байгаа байхгүй им одоо за им гэхээр аим буруулч бодис молекул тийм молекулыг одоо гаргаж авдаг C9H10 гэдэг тийм адреналин одоо ингээ хүчилжих тийм л одоо уруул юм шиг байна. Тэгээд
одоо хүн ямар үед адреналин ялгарх вэ те? Стрессцэн үед. Айсан одоо зүхтах гэсэн ч гэдэг юм уу те? Хүн одоо амь тэмцсэн үед ч гэдэг юм. Гардаг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хөлцөг хагарах үед ч юм уу. Маш их стресстэй. Тэгээ энэ айгүй үнэтэй байдаг. Тэгээд одоо энийг бол одоо янз бүрийн баячууд ч юм уу те? Дэлхийн одоо бүр нэг топ өгөж өгдөг нэг хэдэн баячууд байдаг шин. Тэр мөрөлтэй холбоод байгаа байхгүй. Тэгэхээр бас яг нөгөө тэр аваа онгот ярьж байгаа тэр шүүрлэр хоолдог гэдэг байгаа тий. Тэр бол одоо бараг л цусрагч шиг юм байгаа сте тий. Вампирын цусрагчаас ч муухай юм шүү дээ. Цусчин бол биеийн цэсийг аваад зүгээр тэр хүн сэтгэлээ хөрөлгөө үлдэж болно шүү дээ зарим хүн. Чинь тий. Тэгэхээр шүүрлээ юм хэрэг амар. Тийм бас юу явж л. Тэгэхээр одоо нөгөө педофилия гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бол тэгэхээр ер нь рептилия гэдэг зүйл юм болж таарах шиг юм дээ. Хүүхдэд сонирхолтой нэг хүмүүсийн асуудал чинь. Та нар одоо тэр Jeffrey Epstein-ийн хэргийг ер нь харсан уу? Тийм, эдгээр хоорондоо ингээл авцалтаад л юм л та. Epstein ч одоо тэгэл Netflix дээр юу н гарцсан байл л дээ. Тэр цоврал баримтат кино ямар юм байсан. Ер нь бол дандаа насан туршийн охтуудыг л аль болох тэгээ мөнгө өгьгээд авчираад массаж хийлгэж байгаа. Тэг ер нь бол оролддог тэгээ бүр хүчнэдэг тийм баг. Тэнгүүд чи найзаагаа дуудаад ирэх юм бол чамд мөнгө өгөө. Тэр найз чинь ч гэсэн мөнгө өгөө тэргээд. Тэг бүр охтуудыг өөрсдийг нь одоо юу болгодог? Пимп болгодог те, зууч болгодог. Тэгээ охтууд нь мэдэхгүй 15 нас настай охтууд заяа. Ангийнхаа охтуудыг дагуулж энэ нэг баян очоод массаж хийх юм бол $200 өгье гинэ. Тэгээ очоод ингээд явгад нөгөө чинь дахиад массаж хийлгэж байгаа л заваарал. Тэгээ тийм байсан баг. Тэгээ явж яснаа сүүл рүүгээ бүр өөр ингэсэн аралтай болоод тэр арал дээрээ одоо яа тийм янз бүрийн баячуудыг баян найзууд өөрөө тэр бомтой. Тэгээ баян найзуудаагаа авчирдаг байсан. Өөрийнхөө хувийн онгоцоор нисгэж авчирал. Тэгээд яасан ч химэнтэй найзалдаг байсан гэж аахгүй юм. Билл Клинтон те Клинтны гэр бүлийнхэн тэг өөр чин Английн бүр хааны гэр бүлийн одоо хунтайж Андрю гэдэг бас нэг гаж донтон заяа. Бос төр илэд. Тий, ер нь бол тийм шүү хараад. Билл Гейтс гэсэн үү? Билл Гейтс энэ хоёр чинь бүр хамт зураг мөрөг авах болсон. Ер нь бол андууд те. Тэгснэ тэр хэрэг мэрэг толбогдсныхан дараа Билл Гейтс чинь би энийг танихгүй болоо явчихж байгаа байхгүй те. Амар тэгэд хамгийн зөвүүн гэсэн чи энэ гар яадаг байсан бэ гэхээр тэр арал руу нисэж ирсэн. Одоо тийшээгээ очиж одоо ер нь бол те шоуд болдог те гаруудыг баячуудыг шоуд болдог. Нөгөө баячууд ч юм бол тэгэл бас одоо хэцүү л байдаг л үү те жирийн хүмүүс шиг одоо ингээ шоуд чадахгүй те. Тэгмүүд яг нэг тусгай арал дээр очиж одоо ирээ цээргүү одоо байдаг нэг тийм арал дээр тийшээгээ урьж авчираад. Гэтэ хамгийн зөвүүн тэр Эпштейн болохоор яадаг гэсэн бэ гэхээр тэр онгоцсон дээр хин суусан хэдэн удаа суусныг тэмдэглэл хөтэлдэг байсан байхгүй. Тэр бол өстой хамгийн аимшигтай. Тэгсэн чинь тэрэн дээр нь Билл Клинтон тэгсэн байхгүй. Би наад арал дээр чинь ганц ч удаа очиж байгаагүй гэсэн чинь тэр тэмдэглэлийн дэвтэр дээр нь Билл Клинтон 26 удаа арал руу нисээ очсон тийм барим. My favorite арал байсан шүү дээ. Байж байгаа байхгүй. Билл Клинтон арал. 20 жимсэн их дортой хүн байж. Цаа чи бол угаасаа бөөн тийм янз бүрийн бэлгийн тийм янз бүрийн скандалд орооцолдог те тэр Моника Левински тэргээл те тухайн үед зүгээр цагаан ордонд дадлагч хийжсэн оюутай охин охинтой одоо ингээ яатсан те. Ер нь бол тийм гар юм шиг үл л те. Тэгсэн чинь тэнд ажилтдаг байсан гарууд нь бол би Хиллерийг харж байсан шүү дээ. Хиллери чинь охтууд дуртай мартаа гэ баг тийм яриад байгаа. Тэгээ баг би тэгж харсан марсан гэд сони. Тэр арал дээр нь одоо цэвэрлэгч хийж мэдсэн хүмүүсүүд нь томчуудыг бол ер нь харж байсан гэд. Яг гоо яг одоо яг миний нүдэн дээр бол ингээд ямар нэгэн тим хийж байгаа бол би харж байгаагүй. Гэхдээ би бол тэр арал дээр явж байгааг нь харж байсан гэж байгаа. Тэгэхээр чи тэгсэн чинь дараа нь тэр Эпштейн чи яасан бэ гэсэн чинь тэр арал дээр байсан тэр нэг юм ордон шиг юм барьсан байгаа байхгүй. Тэр ордных нь баг бүх өрөө нууц камертай гэж. Бүгдийн тэгээ яваадсэн чи Эпштейний хамтрагч заяа. Найз охин нь гэх юм найз бүсгүй хамтрагч нь хин гээд баг яваа байхгүй юм. Тэр нэг эмхтэй заяа. Shit нэрийг марцлаа. Maxwell Epstein-ийн зааны хүүхэн. Тий. Тэр хүүхнийх нь аав нь
бас Английн том одоо технологийн том могул те. Одоо сайт нь баг тэр бунтан ч юм. Тийм хүн байсан. Тэгээд өөрөө тэр хүүхний аав нь одоо ер нь бол Израилийн тагнуулынхантай хамтарч ажилладаг тийм хүн байсан байхгүй. Тэгээд нөгөө баг хүүхэд нь бас тэнтэй навд ажилладаг ч юм уу те. Тэгээд тэр баячуудыг тэнд аваачиж цэнгүүлдэг те. Дураар нь байлгадаг тэгснэ тэр тэмдэглэл хэдэн удаа ирснийг нь одоо тэмдэглэж авдаг. Тэр нууц камерын бичлэг нь байдаг насан туршаагүй хүүхэдтэй одоо янз бүрийн заваа юм болж байгааг юм ч юм уу те. Бичиж авдаг. Тэрүүгээрээ нөгөө хүмүүсийнхтэйгээ одоо ер нь бол барьцаалдаг те. Барьцаална тэгээд одоо улс төрд нөлөөлөлтэй болдог ч юм уу те. Тэгэхээр бүр амар тийм том ер нь юу болоод хэрэг болоо явчихж байгаа юм л та. Тэгээд тэр Эпстин ч өөрөө баригдаад ямар залтаар. Ер нь бол Трамп гарсны ачаар л ер нь баг барьсан гэж яриад байгаа. Хиллери ялсан бол бүр жинхэнэ ивэлтэн. Тийм баг одоо дураараа одоо хүртэл байж л байгаа ус. Тэгээд Трамп тэр хоёр ч ер нь бие биендээ дургүй байсан юм лээ. Яг гоо хиндэ яг гоо Нью-Йоркийн баян гарууд те биенийгээ мэддэг одоо юм байжгаад биенийхээ пари марын дээр очдөг байсан. Тэгснээ сүултээ нэг юунаас нэг дийлнээс болоод модалцаад мөнгнөөс болоод модалцаал тэгэл сүултээ Трамп шартаа гар тэгэл шууд юу ягаал нөгөө хэрэгүүдийн малтаал FBI Трамп ч юу ягаал наа чи ийм гарчтэй гэдэг. Тэгээд ер нь бол ингээд шорон морон болоод байжсэн чинь одоо Нью-Йоркийн тэр Манхэттен дүрхт байдаг амар өндөр хамгаалттай тий Эл Чапо гэдэг нөө Мексикийн хамгийн том одоо хар тамхины босс энтрийг хордог тэр том шорон дотор байжснаа ягаад ч юм нас орчиж байгаа байхгүй. Эпстин амар камерын бичлэг тасарсан гэсэн дээ. Камерын бичлэг нь унтарсан ч гэх шиг. 2 цаг амар тийм гоё явсан. 2 цаг гин тасарснаа өгцөө юм. Тасарснаа ингээ харсан чи ингээд орноосоо 2 давхар юм ор шиг орноосоо өөрийгөө ингээ орны давгаараа боомлцсон байсан гэж байгаа байхгүй. Тэгээд юу яасан чинь тэр кинон дээр гарч байгаа юм л та тэр Netflix-ийн кинон дээр юу аваад нөгөө нэг шүүх эмнэлгийн шинжилгээнд ороод харсан чинь яг тэр нөгөө одоо хүний гавлын ясны тэр одоо доотлын одоо мөгөөстэй холбогддог тэр нэг яс байна л та тэр яс нь ингээ 2-3 газараа хугарсан байна гэж аахгүй. Тэр бол зүгээр нэг орноос өөрийгөө дүүжлэхэд гардаг гэмтэл биш ээ. Энэ бол одоо гадны нөлөөтэй байна гэдэг тийм дүгнэлт энэ төр гараад тэгэл ерөөсөө зүгээр л ингээл яг хүмүүс харсаар хөтөл ингээл нүдэн дээр налаа ичиж байгаа. Тэгэхээр цагаанд харцтай. Цаанаа бүр ямар том одоо хүчнүүд байна те. Яагаад тэр хүн шүүх хуралд ороод одоо хүннээ мэдүүлээд ингээд явж болохгүй байсан бэ гэдэг нь амар асуулт том асуулттай болж байгаа юм л да. Тийм. Тэгээд тэр одоо шүүх эмнэлгийнхнийг ч гэсэн ер нь нэг дугаа байлгах гэж ямар ч орлого хийгээгүй зүгээр л баг хайлах гэж баг тэгсэн юм биш үү те хүмүүст ер нь за ингийн шүү гэж юм шиг те бүр цагаандаа гарц те. Тий. Зүгээр ингээд бид нар ингэдэг юм аа. Тэгээ тэр кинон дээр одоо амьд байгаа гэж харуулж байна ер нь. Үгүй. Би үгүй цогцыг нь харуулсан шүү дээ. Цогцолт өөрийнх нь гэж итгэж байна. Тэр банд кинон дээр яа тэр хальт харуулж илээ. Тэр нь л өөр шиг л харагдчихлаа л дээ. Гэтэ мэдгүй тэр одоо ингээд яриад тах юм бол уусаа дуусахгүй. Ер нь айхах тэр байна. Тэгээд тэр багид одоо нөгөө яаж исэн янз бүр одоо хүчндүүлж исэн тэ тэрний доор одоо ажиллаж исэн тэр бүсгүүчүүд эмгтээчүүд тэр бүгдээрээ хамтраад одоо маш олон хэдэн зуун бүсгүүчүүд байна эмгтээчүүд байна гэж тухайн үед насан туршаагүй байсан. Тэгээд тийм л одоо аимшигтай. Тэгээд тэрэн дээр ч хамгийн гол нь тэр одоо том элитүүд тэ гарууд ч одоо тийм юмар яадаг. Холливуудын продюсерууд очдөг байсан байгаа тэр арал дээр нь. Том технологийн компани томчууд очдөг байсан байгаа. Гэхэр чинь л аимшигтай бастай. Тэгэлээ хүчтэй. Уус Трамп журдах юм байна. Ер нь бол. Тийм, хичнээн яах гал тэгээд эндээс нь ялч Трампыг бүлдэгдээл. Тэгэл уус амьд гаргахаас аргагүй бас бах л да. Мэдгүй амьд гарсан юм уу гүм үү мэдгүй. Гэхдээ юу ч гэсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дээр хийснийг бодвол тийм хүчтэй хүн өөрийг амиа орлохгүй байхаа л. Тэр их материал байхад бол хэнийг ч заанал хэлэх байлгүй. Тийм. Тэгэхээр тэр материал нь бол тэгснэ хамгийн сонин заяа яасан гэж нас орсныхаа дараа өөрийнх нь банкны данс нэтгэвцсэн гэж байгаа. Гүйлгээ хийж мэй гэж. Бүр за цаг. Тэр бүр солиотой.
Тийм. Тэгэхээр онгодын ертөнцөөр мөнгө шилжээд байна шээ. одоо өөр арал марл руугаа шилжүүлсэн юм яас ер нь одоо ингээд авшордлол орж байгаа хта. Тэр нь бол тэр фейктэй те. одоо жихнээсээ өгс юм уу өхөөг юм уу те амар асуудал болж. Нэг нас энэ авц юм уу? Тэгэнгүүт чи одоо яг ийм асуудал гарч ирж байгаа байхгүй те. Яг энэ хүний 8 те хүүхдүүд алга болдог. Америк жил болгоно 800 мянган хүүхд алга болдог гэж л. 800 мянга. Солиод сая шахуу юм уу? Солиод байгаас те. Хүүхдүүдээ алдсан ээж аав нар нь тэрний эсрэг ингэж хийж юм хийж байгаа хүмүүс нугасаа яг хүүхдүүдийн ээж эсрэг ээж аав нар л хамгийн гол хүмүүс нэт гэж байгаа юм. Нэг цагаад талаар Америк бас онцгой орн байгаа байхгүй. Амар тийм хүүхд сайн муу сайн их байгаа ба. Сая хүүхд алга ууснаа бүгдээрээ буу муутай явж байгаа. Манайд ч sorry guys 460 мянган хүүхд юм биш үү? Пүү 460 мянган хүүхэд жил болгон Америкийн нэгдсэн улсад одоо алга боллоо гэдэг тийм юу ирдэг те. Коронавирусын каушалтай хийж байгаа. Олдч л байгаа ах л та. Дэлхийд дахинд чинь 500 мянган биш үү баг. Тэгсэн чинь жил боллоо тийм 504 мянган. Гэтэ Америкт чинь коронагаар хүүхдүүд чинь юу яд юм шүү. За хүүхдэл хорч яахгүй л те. Гинт амьдралаа шинжлэх гээд яач тийм шүү. Бас тийм тохиол зөндөөд юм шүү. Сургаал болдог. Тийм шинэ амьдрал эхлэнэ гээд. Тэр нь тэгэл одоо тэр нь тэгээ хүн бол тэгэл бас нэг бай болж байгаа. Зүг зүгээр байж байгаа. Тэгээд энэ нөгөө юу тэр баримтат кинон дээр үзэж хах тэр Эпштейн бүр яг албаар яг тийм гэр бүл нь докторгүй учирхийлэлтэй тэ эмзэг сэтгэл зүйн хувьд тийм одоо гэмтэлтэй тэ тийм хүмүүсийг ингэж бүр одоо яг сонгож олдог тэрийг бүр ингэж мэдэрдэг тэ тийм шинжилж одоо яадаг. Америкт жил болгон 460 мянган хүүхэд алга боллоо гэсэн тийм дуудлага ирдэг. Энэ бол дуудлага ирдэг. Бодолтой 460 мянган хүүхдийг ингээд нэг доор ингээд чигсаагаад тарах амар олон хүмүүстэй. Монголд ч бараг л 460 мянган хүүхэд л байгаа шүү дээ бараг. Тийм шүү дээ. Манай ээж мэж тэгдэг байхгүй нэ. Өвчнэрийг хүүхдүүдээ ингээд хичээлд нь ерөөсө жоохон ч гэсэн бити ингэж халтар малтар хувц өндрийн зам руугаа бити явуулж байнга гэж авч мавч игээд байгаа. Тэгэд нөгөө хүүхдийн улгаа тэгээд тэдний болохоор ингээд нөгөө ер нь тийм ямар ч тийм асран хамгаалагч хүүхдүүдээ хараа хяналт муутай хүүхдүүдийг онилж байгаа л судалж байгаа л тэгэл хулгаалт юм байна л да. Тэгэнгүүт яг нэг тийм ер нь л нэг тийм цэмцгэр байх юм бол одоо яг ээж аав нь сайн анхаардаг хүүхдүүд гэж одоо бодно гэж бодсон юм шиг байна. Ээж бодож байгаа. Сүултээ гэсэн үг. Тийм. Тараас юм жил дагалт болоо. Тэгэхээр ер нь яг хүүхдтэй бас сайн анхаарал халамж тавьдаг байхаар тавьдаг юм шиг ядаж харагдах хэрэгтэй. Бас нэг саяхан нөгөө нэг Холливуудын том кино продюсер ял авч байгаа харагдчихлээ тий. Хэн блэ? Хин нэр нь Вайнштейн үү? Тий. Вайнштейн тий. Тэр чи бас бүр сайхан гар байсан юм шүү. Тэр зүгээр хууль байсан юм шүү баг. Билгийн дарамтлаг. Билгийн дарамтаараа онхоо гэдэг чинь тэнд байсан юм шүү дээ. Бүр зүгээр л Холливуудд байгаа бүх хүмүүс мэддэг юм шүү баг. Мэддэг байсан гэсэн. Бүгд мэддэг байсан шүү. Чаддгүй тий. Мэддэг тэгэл их төвчтэй. айдаг тий. Амар айдаг. Имэдэг. Хөөс Тэр хүн амар их мэдлэлтэй хүний баг одоо амьдралыг шийддэг тий. Тэгээ баг гэрээнд нь тусгаад өгсөн байдаг байсан гэсэн. Жүжигчтэй. Одоо баг тэрнтэй одоо унтах юм бол баг тэтийг илүү аавна, бонус аавна. Тий. тийм дүр тоглох амар даварцсан гараас гэсэн. Тийм гэрээнд нь тусагтаад байсан. За энэ 100 ерөнхийдөө хүчирхийллийн эсрэг 100 ялтчгүй явах нь дээ. Тэгэл одоо тэр нөгөө 100 учраас хамаг Монголын үед хүний 8 гэл байж исэн гэдэл тэгж ш. Тэр чи одоо тэгэл бас байж л байгаа юм биш. Тэг хэлбэр өөрчилсөн дээ. Боолчлол хүний 8 одоо хүртэл байгаа. Тэгэл тэр чин цаана яг өдөртж байгаа тэр сүлжээнүүд нь бол бүр яг тэр улс орны элит тэр улс төрийн элитүүд хүртэл те тэр сүлжээнд нь утгалцсан явж байгаа юм. Тэгэхээр чин тэрийг зогсоохгүй яах юм бол яг хамгийн топ хоттой нь л алдчихж байгаа шүү дээ. Пирамидын орой дээр байгаа хүмүүс л тэр заван юмд гар хөлөд өрцөн те гэж байж байгаа юм. Тэгэхээр яг сая нөгөө коронавирусээс болоод хил хаасан чинь хүүхдүүд алга болохоо болчлоо гэдээс те. Монгол дуу те. Тэгэхээр бас л гадагшаал гараад исэн байгаа байхгүй. Дотор угаасаа хүүхдүүд ирч те яадаг. Ер нь яг нөгөө тэр овоо өвөг ярьжсэн шиг те ер нь аль болох холоос боол авдаг те цухтаалахгүй тул 2-3 оны хол багтсан байгаа луулгартай байдаг гэдэг. Амар өрөвдмөр юм а тэгээд хаа газар тэгэл.
бага ухад та нар тийм айгүй их байдаг гэстэй хүний 8 гээл тий. Тиймээс зугтаж ирсэн хүний яриа гээл тий. Тий эсвэл одоо нөгөө бүр хэдэн жил нар хараагүй өнтер гээл. Ихний чинь зан маарна гээл. Тий, тийм юмнууд айгүй их бага ухад амар айдаг гэсэн шүү дээ. Ингээд хаалгаа бити хүн тайлж өгөөрөө мөгөөрөө гээл тий. Хаалгаа бити тайл гэдэг үг бүр байсан мэт тий. Тий. Тэгээ аав чинь найз байна, ээж чинь найз байна гэж их авдаг мавдаг гэл тэр тэгж болохгүй. Чамайг аваад ир гэсэн мэсэн гэл. Саяхан бас нэг тийм пост байсан шүү. Нэг хүн бичсэн байсан нөө сэрэмжлүүлэх гээд охиныг нэг хүн ээж чинь найз нэг авч явах гээд. Тэгсэн чи тэр охин яатсан байла өөрөө амар сэргэлэнтсэн байсан байхгүй. Манай ээж нэр хин гэдгийг ч хэлөө. Тэгж мэгээд тэгээд яасан гэл ямар ч хэсэг нэг тийм мэдгүй мэдээллийг ашиглаж яг мэдсэн байгаа байхгүй. Security question асуусан шүү дээ. Тий, яг нөгөө анхны хайрынхаа нэрийг хэл гэдэг шиг тий. Тэгж асуугаад тэгж цугцсан байгаа байхгүй. Энэ л нас анхаарч таа. Одоо энэ үр хөвгтүүдтэй сайн сургаж яахгүй бол тий. Ер нь бол яалчгүй тий санаа зовд юм лээ. Тэгэл хэлж байгаа юм чинь тэгэл хөвгтүүдтэй тийм шүү. Одоо нөгөө янз бүрийн үлгэр дээр ч гэсэн гарч ш та. Хензел Гретел гээд сонсч байсан уу? Тий. Нэг ойд шулмын. Тий. Баба яг гэр тортдог лөө. Тий, нөгөө юм амар гоё тоортон гэр байдаг шүү дээ. Нэг юм бялуун гэр. Ямар гоё юм бэ гэж очсон чинь ингээл дайлж майлж яснаа яг яачдаг ахыгийн төгжээлийг дүүгийн амбарт хийчдэг ч үлээ. Тэгээ яг ингээд 100 руу хийх гээл байжсэн чинь та тэр хүүхэд нэг залтай тий. Та ингээд яг ороод би багтахаар байна уу та нэг хараад таач гээд яг оронгот нь маа бөксөрнө шиг шалмын өөрийг шатаад яг го тэрийг ингээд зүгээр яг ингээл үлгэр байдлаар ингээл уншиж байгаа юм л та. Тэгтээ хүүхдтэй хэлж явах яг иймэрхүү одоо муу хүмүүс байдаг шүү тий. Юу яаж байгаараа ихэл харууллаа. Тий. Тэр нөгөө танихгүй хүмүүстэй битээ хайрцгээд тэгээд нөгөө хүүхдэд манай Монголд ч нөгөө хүүхд ахаар өхөрдөл танихгүй хүмүүс чихэр мөхөр авч өгөөл яавч тэгэж хахтан нэг хараад хүүхд нь чихэр мөхөр өрцөө явж идэв шүү дээ. Тий. Тэр аюултай. Тэр мөр чинь одоо яг тим юмыг болиулж игээд байхгүй. Уул нь хүний нөхөрсөг зангийн урдаас яагаад муухай ажиллах ингээд бодохоор айгу эвүүч юм шиг. Тэр чинь ашиглаад яачих чинь. Хүүхэд нөгөө тим юм ингээд суугаад хүнд итгэдэг болчингууд тэр нь ингээд сул тал болчдаг гэж байгаа байхгүй. Хэрвээ та нар ингээд яг хүүхд тулгаалдаг хүнийг хулгайлж аваад ингээд панк барьж аваад ингээд нүдрөө нь харлаа гэж боддоо. Ста боож ална шүү дээ. Тэгээд тэр одоо нэг авра байгаа шүү дээ. Тэр нэг юм тим шийдвэр гаргасан тим юм хийх явж байгаа тим хүн биш үү? Тэр чинь ингээд одоо хүн гэхэд бас амар ингээд нэг юм авра цацарч байгаа хацаа нэг юм одоо нэг юм 100% бол шал өөр төв ингээд цацарч байгаа шүү дээ. Тэрийг хүүхд амар мэддэг хаа бас ер нь энэ нэг яг чиркэт байгаа хүн байна. Ямар муухай авраатай хүн бай гэд хүүхдээс мэддэг гэж магадгүй. Йоо би шар тэр таласнаас жаахан хөгжүүлэлээс тий. Хамгийн гол нь бид нар чинь бол яг ингээд бие мий жоохон өсөд тий боловсрцооцсон баах. Жоохон хүүхд чинь ингээд хүч сул дараа мэдлэг ингээд юм мэдх юм айгаа багтай. Энэ цайл. Тий. Тэр хүүхдийн ямар айцтай бол гэхээр бас л. Тийм тэгэхээр энтэй ч одоо тэгэл яг улсаар л тэмцэх тий. Энийг яах хүн болгоно тий. Одоо энэ ойл хүчнийхэн байна, тэгээ гэр бүлүүд байна, багш, хүмүүжүүлэгч нар тийм багш нарын бүх нийгмээр л энэс урьдчилан сэргийлэх тийм алхмуудыг бүгдээрээ тэр одоо сэргийлж авах хэрэгтэй л дээ үү тий. Сайн сургаж авах хэрэгтэй. Тэгэл ер нь бол тийм тэгжиж л одоо тэгээд одоо юу гэх юм бэ иймэрхүү одоо сүлжээнүүд байна гэдэг чинь дэлхийд дахинд тэгээ бүр янз бүрийн тийм Африк хүүхдүүд байдаг гэж аахгүй одоо тэр арал маралч гэдэг юм тиймэрхүү газруудаар дандаа ядуу буураа орны хүүхдүүд. Араас нь чаргууцалд хүчгүй хүмүүс юм тий. Тэгтэл одоо Америк 460 мянга гэдэг чи юу гэсэн үг вэ? Гамшиг байгаа сте. Жил болгон 460 мянган хүн ингээд Америк чи хэдэн хүнтэй нийт 320 эднээс шүү дээ. 326 сая лөө. Тийм үү. Тэр хавцал. Энэ бол гамшиг байгаа сте. Тэгэхэд энийг одоо ярихгүй байх. Тэгэхгүй зүгээр одоо ингээл за цагдаа нарын хүчирхийллээс болж одоо хэр их хүн хөхтэй хараа заяа. Police violence casualty юм уу? That's in US. Сүүлийн нөгөө тэр хэм блэ? Floyd тэрний юуг ярих гэж байна? Сенсац ярих гэж байна. Хар харсан. Тий. За 20 он гэхэд заяа 148 хүн алуулсан байна. 19 онд 147 хүн. Цагдаа нараас бол одоо тий. Тэгэхээр энийг бүр амар том асуудал юм шиг жигсаад л юм. Ярьж байгаа мөртлөө 460 мянган хүүхдүүдийн төлөө яагаад жигсахгүй байгаа юм? Би Америкуудыг яг тэрийг юусоо ойлгохгүй. Хараач тий.
Тэр нөгөө Facebook-ийн нэг зарчим байдсан шүү дээ. Африкт үсэж өгч байгаа хүмүүсээс илүү хашин дотор өгч байгаа хэрэм илүү сонирхолтой байдаг хүндгээд. Тийм болохоор яг эргэн тойрныхын нэмийг өөртөө сайн үзүүлгээд тэнгууд яг өөрөө хүүхдээ алдчихж өөр дотны хүмүүсийг хүүхдээ алдсан тийм юмны дараа л хүмүүсийг тийм нэтлээ тэмцдэг юм шиг. Тэгээд цагтаа болохоор яг өөрсдөд нь аюултай санагдаад эхэлж байгаа байхгүй тий. Бид нэрийг ингүүл яана. Тэгэхээр цаана далд байдаг тий. Тэр юм ерөөсөө ярихгүй ингээд. Тэр их ч дараад байдаг. За өөр сэдв сонгох. За сонгуул өста буу юм байна шүү. Би өста зорин ирж сонгуулаа өглөө. Өгсөн үү? Өгсөн шүү дээ. За. Бид гурав хариуцлагатай өгсөн тий. Манайхан гэхдээ энэ жил уулна бас нөгөө үзүүлэлтээр харахад бага байгаа ч гэсэн бас л сайн өгсөн шүү дээ тий. Баахан дээлээ өмсөөд сонгуулаа өгөөд батаачин сонгуулаа өгөөрэй гэж урайлаад бүжиглээд осож амаа хүртэл урайлсан юм шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Сүүлд нь бүр хин тийшээ осож амаа руу ярьсан гэлээ. Ганч холонгоо ярьсан гэлээ. Хин ярьсан гэлээ. мэдгүй хүмүүс яриа л хэлээ. Тэгсэн чинь наа чи нөгөө ойрлж мөрсөн юм шүү жаал тий. Сонгуулаа гэнтэр гэл. Ойрлоо л хэвчээ тий. Та нар намайг тэнэг гэж болно. Гэхдээ та нар зөв сонгуулаа өгч хэмжээний л ухаантай баймаа. Жилийн тиймэрхүү утгатай юм. Тэгээ энэ жил залуучууд угаасаа бас тэгтээ тал нь өгсөнгүй шүү дээ. 18-25. Харин тийм билээ. Яг үзүүлэлт харахаар те баг бол шүү. Харин тэгээд бидрэг 18-25 настай байхад юу гэдэг вэ? Амьдралт чинь юу лээ? Улс төр чи сонирхгүй бол улс төр чамаа сонирх нь тэр гэл хэлдэг. Winston Churchill. Тэр үг мөг нэг оролцохгүй бол улс төр чамаар оролдоно. Тэр үг үнэхээр нэг сайн ойлгоддгүй байсан. Яг тийм л юм шиг. Одоо би сонгуулаа бол үнэхээр өхөн амар чухал гэж бодоод байгаа байхгүй. Дүүнэр одоо яан да нэр. Тий одоо яг та ер нь одоо ч тэгээд юу л санагдчихэв л да. За ардын нам угаасаа олон холцсон тий. Тэгээд ерөнхий сайд одоо шинэ үндсэн хуулиар бол ерөнхий сайд өөрийнхөө засгийн газрын танхимыг өөрөө бүрдүүлдэг. Улсын хурлаас одоо улсын хуралд таалагдах гэж ч юм уу тэдний шахааны хүнийг авч ч юм уу давхар дээлтэй мэлтэй ингэж яах нь арай багасах бах. Одоо яг л нөгөө CEO болж байгаа байхгүй улсын CEO тий. Тэгээ улсын хурал бол одоо яг 62 төлөөлөө удирдах зөвлөл те. Ерөнхий сайд бол яг улсын гүйцэтгэх захирал нь болж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө менежерүүдийг тавина. Менежерүүд нь салбар хариуцаа доороо бас ингээ хүмүүсээ ингээ томлоод мэдээж явах бах. 4 давхар дээр нөмөрх юм бэлээ. Гишүүд дотроос сайдууд болох юм бэлээ. Яг зөвшөөрлөн. Дээтэл нүм тийм 4 яамны сайдыг улсын хурлын гишүүд дотроос нь тий 4 максимум 4 үндсүүлээр эсвэл 4-өөс багаж болно байхгүй ч болно. Тэгэхээр ууса улсын хурл дотор байгаа хүмүүс бол яамдуудын сайд болно гэж нийлхэн бүр чичрэн л дээ. Тэр одоо тоортоо хуваана гэж амар юм болно одоо. Тэр бас тэгтэх. Одоо нямдорч гуй бол одоо тэгээд сайдаараа үлдчихэл гэх та одоо тэгээд чичрээл үзгэл авах. Тэгээд хажуунаас нь зөндөө олон хүмүүс байгаа тэгээд бас алгацсан хүмүүс зөндөө байгаа юм билээ шүү дээ сонгуульд. Оролцоогүй юу? Тийм би оролцохгүй тэгээд сайдаараа тий үлдмээр байгаа. Эртхэн хилээд зөгцсөн. Тохирогоо хийцэн гарууд маууд бол зөндөө баг. Тэгээс тоорт гэж аймаа болох баг. Тий. Одоо тэгээд энэ их том хямралч одоо чаашны энэ 4 жилд бол одоо бас нэлийн бид хитийг бас нэлийн л зовонд. Одоо би харин ингэж бодоод байгаа. За хямрал бол угаасаа хямарчл байдаг тэгээ сэрэгжл байдаг те. Тэгээ манай Монгол улсын бас энэ за амар том юм ярих гэдэг. Гэхдээ яг би бол ингэж бодоод байгаа. Өөрийнхөө төвшөнд ярил л та. За угаасаа хямрал болох нь болно те. За яг гэхдээ бүр өсөд өгчихгүй бах. Арайч бас доллар бас Монгол улстай байгаа юм те. Өсөд өгчихгүй бах. Тийм чинь ямар ч л байсан өөрийнхөө одоо удирдах болох хүрээнд те өөрийнхөө амьдралын одоо хүрээнд хийж болохыг зөв алхмуудыг л хий те. Одоо өөрийгөө сурч боловсруулъя. Илүү мэдлэгтэй болъё. Өөрийгөө эрүүл чирэг болгоё те. Иргэн тойрныхоо хүмүүс тэр одоо нөлөөлөе. Одоо ер нь иймэрхүү юмнуудыг хийгээл ер нь Монгол залуу хүн бүрдэл тэгэл одоо юу гэдгийг эрүүл чирэг мэдлэг боловсралтай болол те мэдлэгтэй шамдаал тэгэл ингээл шинэ боломж хайгаал явж байхад бол ер нь бол болно л гэж бодоод байгаа шүү дээ. Ямар төр засаг байхаас үл хамаарна те. За одоо ингээд сайхан цаг угаасаа ирнэ шүү дээ. Тийм болон тэрэнд бэлдэж явах хэрэгтэй. Тэрэнд өөрийгөө хурцлаад ингээд яг цаг нь ирэхэд те яг чиний одоо яах ээлж харвах ээлж гэдэг ч юм уу те. Яг тэр боломж ирэхэд бол бэлэн байж ах хэрэгтэй баг. Тэгээ тэгж бодож байна.
бусдаар бол одоо ерөнхий сайдыг бас тэнгэр ивэгээсэ гэж хүсэж байна. Яг мэрэгэн шийдлүүдийг гаргаасаа залуу хүмүүсээ Монгол бизнесүүдэд дэмжиж өгөөсэй. Яг тэр юунаас зөв шинжилэлүүдийг хийгээд өгөөсэй тий. Нилийн миний бодлоор бол амар хэцүү ачаа нуурын дээр авчлаа. Тэ. Ер нь бол яг энэ цаг үе бол одоо яг хичих хөстөө үе гэж байдаг бол одоо дор бүрнээ бүх хүмүүс л яг одоо л болчиход шүү дээ. Тийм. Тэгээ одоо олон улсын нөхцөл байдал гой тааруулж одоо Монгол хүний одоо мэрэгэн ухаанаар тий. Одоо яг энэ улс төрийн дэлхийн том улс гүрнүүдийг бас тэр хүчнүүдийн тэнцвэржүүлж тий. Бас олон улсад бас ингээд Монгол улсынхаа одоо тусгаар тогтнолыг улам одоо бэхжүүлж батжуулж тий цааш ч гэсэн одоо илүү тусгаар мөнгөний бодлого ч гэсэн одоо тусгаар гаргадаг болмоор шүү дээ монголчууд. Уулын тэгмээр байна тий төгрөг амар суларч байна. Төгрөг сул яг за экспорт гэж орнуудад бол яг юу н ханшин сул байх бол ашигтай. Яг гэвэл одоо гадаад бол өрсөлдөх чанараараа илүү хямдхан бараануудыг нийлүүлж чадна тий. Манайх шиг импортлогч оронд бол ханшин сул байна гэдэг бол бид нэр улам жил ирэх тусам нэг мөнгөөр нэг юм илүү үнэтэй авдаг болоод байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь тэр нөгөө юу харснаа та нар одоо манай Монгол улс яаж төгрөг хэвлдэг вэ? Хэвлэх эрх авдаг вэ гэдэг. Тэр тэгсэн чинь за Монгол алтны компаниуд алт олборлоод тэрийг Лондонгийн бирж рүү одоо тэрийг баталгаажуулан цэвэршүүлнэ гэд Лондон руу явуулцдаг. Тэгээд тэнцэнээсээ Лондон руу ягаад тэр алтаараа доллар билүү хөдөлж аваад чөлөөд те. Тэгэнгүүтээ тэрүүгээрээ төгрөг хэвлэх эрх олж авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд өөрсдийн дураар төгрөг хэвлэх тийм эрэхгүй ер нь бол зүгээр цаасан мөнгөөр юугаа зараад худалдаад байгаа байхгүй. Жинхэнэ баялгаа алтаа. Тэр бол бас харамсалтай санагдсан гэж. Тэр ямар зохицуултаар тийч аа. Тэр одоо Дэлхийн банкны тэрэг байдаг хаа. Тийм л манайхны л тэр одоо энэ юу арчлал гарснаас хойш л одоо баталсан хууль молоор явж байгаа бах. Тэр юу ягаар хараараа тэр хин блэ би бас Facebook дээр шеэрлсэн байгаа. Эдийн засгийн нэг долларын дарангуул гэсэн нэг хоёр хүний яриа шеэрлсэн байсан. Тийм. Тэгээ тэр мөрнөөс одоо гармаар байна те. Одоо үндэстнэрээ ч гэхдээ улсаараа энэний эсрэг ер нь яг тэмцэж те. Энийг одоо ойлгож нэгдсэн шийдэлд хүрмээр байна. Тэгэхгүй бол ингээд хоол нь хөгжөд байгаа юм шиг санагдаад байгаа юм да. Гадаад байгаа хүмүүс бол манайхыг өсрөнгөө хөгжөөд байна л гэдэг шүү дээ. Гадаад байгаа монголчууд. Яг энэ дотор асуудал яг өсрөнгүүн ч одоо хайш юм дээ. Өсрөнгөө хөгжил гэдэг бол одоо Японы дэлхийн 2 дугаар дайны хөгжилтэй Германы дэлхийн 2 дугаар дайны хөгжил байхгүй. Тэр чинь өсрөнгөө 10 жилд эдийн засаг нь 10 жил заяа 65 оноос 75 он хүртэл 65 онд заяа Японы эдийн засаг 100 тэрбум доллар байсан бол GDP те дотоодын нийт бүтээгдэхүүн 100 тэрбум доллар байсан бол 75 онд чи хэд болсон байлаа? За яачаар. Бараг 1.2 триллион доллар болсон байсан байхгүй. 12 дахин үржигдсэн 10 жилийн дотор. Тэр бараг нисэнгөө хөгжлөх. Тэгээ бүр юу болоход 85 он болоход бүр хэдэн 5 триллион болсон ч байлаа 4 триллион болсон. Ингээд би зөвөр өөрийнхөө бодлоо ингээд зөвөр л тэр бол өсрөнгөө хөгжил биш. Хүүхд болохоор гэж бодож юм л да. Хүүхд болохоор. Ийм цөөхөн хүмүүс тэгээд ийм ядуу байх шалтгаанд бэдэм бах та гэд. Ийм их баялаг те. Тийм 65 онд 100 тэрбум доллар байсан байгаа. 75 он гэхэд 75 он гэхэд 10 жилийн дараа 5 дахин томорсон юм байна. 500 триллион болцсон. Тэгээд 20 жилийн дараа гэхэд биш үү? Юу болсон бэ? 2.5 триллион болцсон байгаа байхгүй юу? 20 жилийн дотор 25 дахин томорно гэдэг чинь боловсронгөө хөгжил те. Тийм байж. Энэ бол баг дэлхийн хаанч байхгүй үзүүлэлт байхгүй. Зүгээр пуужингаар хэлсэн шүү дээ. Тийм бас хятадын бас одоо супер одоо өсрөнгөө хөгжил байна те.
Хятад чинь сүүлийн 30 жил 700 манайх бол өсрөнгөө өгч 760 эдэн сая хүнээ ядуурлаас гаргасан гэдэг юм да. Тийм Боддоо 700 сая гэж ботход ядуурлаас гаргаад ингээд нэг амжиргааны төвшин ингээд дээшээ гаргацсан гэж бодохоор чи баахч одоо 3 сая штэ. Одоо ингээд тэд чинь ингээд нэг шийдэл ингээд хөгжиж явж яснаа яа бороочлаа гэд эргэж хараад нөгөө төшөө явуулаа гэхэд тэтэрхий зангаацсан болохоор маш урт хугацаа шаардаа айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. Бид нар болохоор жижигхэн болохоор амар маневр сайтай. Хаашаа бол хаашаа эргээл ингээд газ очоод хурдан маневрлдаг гэж. Тийм тэгэхээр бол хөгжөд илүү маневр сайтай болохоор даваа талаад хэлбэр байх юм шиг санагддаг шүү дээ. Одоо бол тэгэл дотоодд бол сайн хөгжил хэрэгтэй байна. Гаднаас бол монголчуудыг бол ингээл хоёр талаас нь барьчаал тий. Дээрээс нь одоо ингээл зарцаачаад гэдэг. тэгэл байгаад шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Ер нь бол хувийн бизнесүүд улс төрөөс хамааралгүй энэ бизнесүүдийг л айл болох дэмжих хэрэгтэй байна гэж одоо төр засгаасаа хичээнгүлэн гуймаар байна тий. Тэгээ одоо энэ л бидний цорын ганц гарц тий. Бид нар одоо ингээ яг нийт ард иргэд ингээ өртөө тий. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй яг өдөр тутмын юм одоо юм яг юм тэмцэлтэй хүү бодогдож байгаа секунд болгон хүү бодогдож байгаа энэ новшин амьдрал. Тэгээд одоо төгрөгийн ханшин унсаар байна те. Яг ийм юунд ингээд дийлэнх ард түмэн ингээд амьдарч байхад одоо хичнээн баян тэрбумтон олигарх байлаа гэд одоо ямар хэрэг байгаа тийм ч тийм. Усаараа ийм байж ич нэг хэдэн хүн баян байлаа гэж бид нар гоё улс юм уу биш шүү дээ. Тэгэхээр чин одоо яг л ард иргэдийг бүгдийг баялаг бүтээхэд одоо сургамаар байна, урайлмаар байна те. Тэрийг урамшуулмаар байна. Тийм л хааж бооморгүй байна бас. Яг тиймэр л тийм ойлгол. Тэг манайхны нэг юм угсаатны онцлог юм уу юу юм тэрийг одоо угсаатны судлаач нар л мэдэх байх. Нэг юм нэг их тайван налгар хүмүүс шүү дээ. Нэг тийм юмд нэг яардгүй аажуу одоо өглөө эрт босоод нэг хэсэг чинь өглөө эрт босоод үзэхэр би өглөө эрт ингээд 7-гийн дуул руу гарч ийж бодож байгаа байхгүй 7-оос өмнө. Тэгсэн чинь 7:30 гэж дэлгүүрүүд онгоогод байгаа байхгүй. Усмас авах гэхээр тэр ер нь л нэг тийм зүгээр л ер нь амар тийм налгар гэх юм уу тэгээ энэ хүн амтай холбоотой байж магадгүй. Амар нэгтарсан хүн амтай газар ч юм. За яг Улаанбаатар ч гэсэн бас ер нь тийм л дээ тий. Ер нь бол соёлын тийм л дээ. Ялчгүй. Гэтэ одоо чи Нью-Йорк хотод бол яг л ингээл 24 цаг ингээд одоо юу гэдэг юм хүссэн юм авч болохоор гэх юм тий. Буцалсан газар. Тий. Өглөө 5 цаг хэд юмнууд нээсэн, кофе шопод нээсэн ч юм тэгэл яг. Хэдэн ээлжээр ажиллаж байгаа байх л та мэдээж. Тэгээ нэг тийм өрсөлдөө их байна тий. Болно доо гэсэн байдалтай байдаг болохоор аж тийм. Ер нь яг нэг өрсөлдөө л баймаар. Нэг бас амар форонд оролж байгаа хэл та. Нөлөөлөл амар өндөр ингээд алстаа ингээд тийш явсаар байгаа ингээд бүргэлцсэн. Назгаа те. Тэр донд нь ороод бас бид нар ч гэсэн тэр шууд тэр дон Нью-Йоркийн хүнд амьдрал гэх юм. Тэгээд тэнд нь ороод тэгэл ингээд бас чичрэл явж шүү дээ. Тэр бол бас стресстэй л байгаа. Гэхдээ ер нь л юмд хортсон. Нью-Йоркт насаар амьдсан хүн маань Монголд ирээд юу бодох бол. Тэгдийн гэсэн шүү дээ. Гадаадд байгаа. Гадаадд очоод ирсэн оюутнууд чинь тэгж яриад байдаг шүү дээ. Хотын гудмарлахаар нэг хүмүүс нэг тийм удаан алхаад байгаа санагдаад байдаг. Тийм шүү дээ. Америк очоор тэгэл гаруучл тэгэл бас ажил хэрэгж байгаа юм чи. Жирийн жижигхэн нэг юм ганцхан жижигхэн хүн гэх юм чааш. Тэр нэг хүн ч гэсэн ингээл хаасл хийж л өгдөг те. Хаасл. Тэгжиж л амьдэрдэг. Тэгээ уусаа эдийн засгийн тэр юу н тогтолцоонч тийм байдаг хэл та. Мөнгө юугаа байрны төлбөрөө төлөхгүй л те. Хөдөлгөөс өөр арга. Би нэг ганцаа их явж байгаагүй л те. Гэхдээ ингээд ийм ярианаа сонссон аахгүй. Дэлхийд ганцхан Монголд л ажиллахгүй амьдарч болдог гэхэд. Яг орнууд яагаад тэгдэм юм бата. Чи юу гэж бодож байна? За, юу н ажиллахгүй амьдраад болоод байдаг ганц орн гэж яриад л Монголын. Юу сайтай болоо? Суур сайтай болоо. Тэг яг ээж аав гэр бүлийн соёл байна те. Гэр бүлийн соёл хүмүүсийг одоо ингээ бие бинийгаа итгэдэг те. Одоо ингээ хөөгөө гаргацдаггүй ч юм уу. Эсвэл одоо ингээ өр хөвгтүүдийнхаа хоол хүнсийг бэлдэж өгөөд идэг ч юм уу те. Нөмөр нөөлөгтэй ингээ байгаад идэг. Тэр үеж болох юм. Тэгээд яг нэг амар би ээж аваасаа нэг хол одоо нэг нүгэд идэггүй ч гэдэг юм те. Одоо жишээ нь манай золоо бол одоо ингээ ганцаар амьдарч байгаа шүү дээ. Золоо бол ажиллахгүй бол хамаатнууд нь homeless ойрын хамаатнууд нь пошт байгаа тий.
Яг Монгол хамаатнууд нь байгаа л та. Гэхдээ хамаатнытай амьдарч байгаа ч гэсэн төрөөс төлөөл амьдарч байгаа байхгүй тий. Гэхдээ одоо яг ганцаараа амьдарч байгаа л та. Тэгэхээр яг юу гэмдэ ээж автайгаа ойр байгаадаа болохоор л гэж байгаа. Тэгэл одоо барууны орнууд бол тэгээд ер нь чи одоо гар тий. Ажилгүй бол яг ажил олж хий. Угаасаа бүх юм ингээл юу үнэтэй амьдралын стандарт нь өндөр. Одоо Монгол жишээ нь ингээд байрны төлбөр одоо за манай байрны төлбөр сарын хэд юм бэ? За өсрөөл 40,000 заяа. 40,000 төгрөг штэ. Доллараар хэд юм? 10 хэдэн $15 юм аа шээ. Сард $15 би ингээ бүх ус цахилгаанаа ингээ төлөөд амьдарч ингээ одоо. За 100,000 төгрөг юм да. Гэ бодвол. За интернеттэйгаа тий. За 100,000 төгрөг. Интернет за бүх одоо хоол хүнс гэдэг юм уу тий. Хоол хүнсээ ингээ нийлүүлээд хэд юм дээ. Яаж хийж байгаа нэг болоод байгаа хөөхгүй тий. Амжиргын Монгол амьдрахад ер нь амархан байгаад байна уу? Өлсөж өгөх нь гэдэг баг боломжгүй байгаа юм шүү дээ. Яг бүр нэг тий багасаа тиймэрхүү үүдээ гадаач гэж мэдэхгүй тийм хүмүүсд гэртээ өлсөд хэцүү байдал орчоол байгаа хэл та. Гэхдээ эндэх шаардлага зүгээр л тий хүмүүс бол одоо ингээл хөтөө гараал дулаан үлрэлээр ялангуяа ан хийгээд идэж болж чинь жимс түүгээд идэж болж чинь зүгээр ингээд хятад хүмүүс тэрүү тэгдэг байсан гэсэн. Манай өвөө мөвч нэг экспедизээр явдаг. Тэгээ хятад мөчд хүмүүс ивэн штэ. Тэгэхээр ингээд зарцаа түгээл яваад байдаг гэсэн. Тэгээ Монгол болтод өлсөж өгөхгүй хэлгээд явдаг гэсэн ингээл. Шараад идэх үү? Зарцаа марцаа тиймэрхүү шавж юмж идчих болдог гэж хятад өөрсдөө бүр өсөглөнгийнх хоёр хайлаас нэг навч чанж иддэг гэсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь яг бид нар өөрсдөө нөө тоож идтгүүлэхээс идэх юм бол ерөөс эзэж энэ дуусгаргуул их байт юм шүү. Тэгээ яг хөдөөний нэг тийм тэр нэг гэр бүлийн соёл гэдэг байгаа чинь яг тийм л тээ. Манай Монголд чинь ялангуяа бүр ингэж зочныг их хүндэлдэг, хооллдог, тухтай унтуулж амруулдаг. Тэгээ үлгэр мүлгэр төр ч гэсэн гардаг. Дандаа нэг юм ор засч өгдөг. Тэгээ олон давхар гууц дэвсээд хөшиг татж унтууллаа энэ тэгээ. Тэнгүүд яг нэг тийм соёлтой. Тэгээ тийм болохоор ер нь хөдөө бол өлсөж өгнө гэдэг бол баг боломжгүй дээ. Ер нь боломжгүй. Төөрөхгүй л бол тий. Тий хээр газар өлсөж төөрж мөржил тэгж өгөхгүй л бол ер нь боломжгүй дээ. Хотод бол яг уу тэр соёл байгаа ч гэсэн яалтчгүй хашаал өөр. Яг хөдөө бижод ирсэн хүнүүдээр бол яг хотын залуучууд, хөдөөний залуучууд яг юм өөр гаргийн хүмүүс шиг зүгээр харагдах байдал нь адилхан болохоос биш. Тийм үү. Яг хар бороороо ч гэсэн өөрөлтөө харагдаж байгаа байдлаар хувцал унарлаж байгаа ч гэсэн өөр. Гэхдээ яг зан авир байгаа байдлууд бол шал өөр. Ер нь тэгээд өөр ертөнцтэй өөр хотод нэг тийм хамаатан садна гэсэн юм арай жоохон бага болчихдаг те. Тийм шүү дээ. Тий. Ер нь айл хэсэг жоохон дургуйш хотынхан ч бодгэлжих нэг ихтэй. Одоо ингээд орон нутагт бол айл амтай хэсэг бол илүү гоё байдаг хэл та. Тэгээ тэрнээс гадна зүгээр нэг ажил ахын тэр ихгүй мал хайгаад тийшээ явна. Тэр ажиллаа мах авах гад тийшээ явна. Тэнгүүд ингээ яалтчгүй бие бинээр ордог. Хотод бол одоо ер нь бол хамаатан цатныхаараа нэг их ороод ах бодол надад л нэг байдаг шүү дээ. Очиг нэг яг шалтгаан болдохгүй юм чинь. Харин тийм юу гэж хэлэх юм. Ажлаа игээл явж байгаа шүү дээ. Тийм очоод за сайн юу байна мэн. Нэг жоохон удцсан болохоор нэг орвол бас нэг баах юм барьж орох хэрэгтэй юм шиг болол тэгэл ингээл. За тэгээд ямар ажиллаар явж байгаа юм. Нэг өөр хаалгын тогшингуудаа онгоосон ч тийм. Яг хуучныхан манай ээж мэжийнхэн бол арай өөр тийм. Мөрчлөлтөл ах шиг байна шүү. Харин жоохон айл ярд тогш жоохон ингээд босод дараа болохгүй хэл илүү хичээсэн дээр юм санагдаад идэг болчлаа шүү ер нь. Тийм тий. За. Тэгээ жоохон найз нөхөд ажлынхнаараа тий нийлдэг тийм. Тийм ялтч байна. Тийм соёл байна л да. Тэгээд одоо залуучууд маань яг би сүүлийн үед яг энийг бодоод байгаа. За уусаа ингээд яг юу гэмдэ төр зэсэг бол юм байна тий. Тийм учраас төр зэсэгтэйгээ яаж одоо зохицож амьдрах уу тий яаж хамтарч ажиллах уу. Одоо уусаа нэг л одоо ингэсэн л юм чинь тий. Нэг л улс үстэй. Нэг улс байна. Бид нар нэг соёлтой байна. Нэг хэлтэй байна. Тэг эн чинь тэгээд одоо тэр яг хамаг Монголын үеийг бодонгууд дотроо алцаадсан байхгүй. Тийм ер нь л түүхэндээ Монгол дандаа хоорондоо дотроо ингээл алцаал яг гаднаас нь бас мэдээж алцуулах тэр нэг юу нь байгаа л та. За ингээл за татаруудаар хамаг Монголыг даруулъя тий. За татар нь навшроод эхлэнгүүт нь хэрээдүүдтэй нийлж байгаа татарыг шаагаал ингээл дандаа нэгэнтэй нийлж байгаа л ингээл гусаад байгаа байхгүй. Яг гадаадууд бол цэвэр өөртөө орж ирэхгүй. Заавалчгүй нэг фракцаар нөгөө фракцын ингэж хоорондын тэр хагарлаар нь сулруулж агаад. Тийм тэгээд ингээ хоёр жижиг юмыг ингээл тоглолдог те. Алцуулаад ах дүүнэрийг л алцуулдаг тийм.
Тийм байгаа тох. Тэгээ одоо болохоор бас яг ингээд бас харьцангуй гайгүй байгаа. За яг далд хэлбэрээр бол тийм юм мэддэхгүй нэ тий. Мэдээж байгаа бах. Гэтэ яг одоо ингээд нүүрэн талтаа харахад бол бид нар нэг улс байна, нэг хэлтэй байна, нэг соёлтой байна. Одоо яг юу саад болоод байгаа юм те. Яг заага мэдээ саад бэрхшээл бас харагдахгүй болно юм байгаа л та. Байгаа л баг. Гэхдээ яг өөрийнхөө хэмжээнд бид нар юу хийж чадах вэ? Тэрийг хараад яг хийх л хэрэгтэй гэж бодож байна. Тэгэл хамгийн наад зах нь бол наад гүзээгээ битгэн унжуул залуу минь хэлээ да. Би одоо гүзээтэй болоод байгаа. Тэгээ өөрөө өөртөө би ч гэсэн ер нь өөхлөд хэлсэн байлээ. Тийм. Тэгээд одоо биецсад гэрээ засчих. Тэгэл одоо мангар хол бандаах уу. Энэ бие засах чинь баг хамгийн хэцүү нэг үү. Бие засч дуусахгүй хаа. Бие зассан хүн бол тийм лаг тийм скиллтэй баатраар ч юм уу RPG тоглоомор бол амар хөгжүүлсэн баатраар гэр засах уус засахад орж байгаа байхгүй. Бие засна гэдэг чинь өөр амар суг баатраар зүгээр л жижиг асуудалтай. Тийм жоохон том зургаар л хармаар байна тийм залуучууд яг бид нар ч гэсэн ер нь томоор нь харъя. Биднэрт ямар боломж байна? Монголчуудад бас одоо юу гэдэг бид нар бас олон улс ер нь бизнесээр ер нь гарах хэрэгтэй гэж бодож байна. Яг одоо олон улсын ер нь яг эхлэх хөрөнгөө одоо юу гэдгийг гадаадаас авдаг ч юм уу эсвэл дотоодоос яаж байгаа хөрөнгө оруулалтуудыг гадаадд бас хөрөнгөтэй болмоор байна. Яг зөвхөн Монгол улс гэлтгүү бид нар бас олон улсын сүлжээ үүсгэмээр штэ. Тэгээд тэгэхгүй бол одоо яах юм бэ бид тийм штэ. Одоо энэ солонгосоос бас үлгэрч авах хэрэгтэй гэж бодож би бол энэ солонгос ямар амар юм бэ л гэж бодож сүүлийн үед. Одоо энэ соёл моёл нь бүр дийлчлээ. Аз бас амар хүчтэй байна. Азийн нэг тийм айлын нэг тийм нэг бахархал хөвгтэй гэдэгтэй солонгос юм тийм дээ. Хичээлтэй сайн уу? Юу ч гоо бүр ингээд юу ч гоо баялан спортын тийм. Тэгэл жижигхэн арлын орон тэгэл хоёр хуваагч могцсон хэрнээл одоо тэгэл ямар амар байна л гэж бодож чинь би бол. Үнэхээр бас зөв өрөнгө оруулалт яг л ийм байна тий. Одоо соёл руугаа гэх юм уу тий. Байрны ахын нөлөө байгаа л тий. Тийм том атман ах юм уу? Тийм Америк ахын нөлөө байгаа л та мэдээж. Америкт бол яг тэр юм. Зас улсын засч өгсөн шүү дээ. Тэгээд гэхдээ солонгосуудын нөгөө нэг тэр ажилсаг соёл тий. Тэр бол зүгээр солиотой л та. Зовж үтсэн тий. Солиотой юм шиг ажилтдаг л гэдэг байхгүй. Тэр л манад бол одоо солиотой юм шиг чон чоны гэж хэлээд баах солиотой юм шиг ажилладаг. Гэхдээ солиотой юм шиг буруу ажилладаг гэж. Солонгосууд бол яг тэгж ажиллаа гэхэд амралт мамралтын цаг магтаараас та яг тагтал байгаа байхгүй. Тэгсэн юм галзуу ажиллаж байгаа байхгүй. Манайхан ч бол зогсолтгүй буруу ажиллалаа. Тийм яг ингээл нөгөө яг ингээл улангасаал ажиллана штэ. Тэнгүүд хажуудыг чон чоны л гэдэг. Тэр нүг удаан зөөлөн удаан хийгээд байгаа. Тэгжиж илүү урт хугацаанд ингэж доктортой юм хийдэг. Тийм. Яг олонгосаа хамаг хүчээ барчмууд оройн ихэд ядарчдаг. Маргааш нь ажилдаа очихоос жоохон халширдаг. Тийм тий. Алгуур таавар хийвэл барж идэхээр мэрж идэгээд нөгөө үлгэр байдаг ш. Тэр шиг үхтэл нь хөөх гэдэг шиг үү. Ашиг. Та юу гэж бодож байна? Би одоо 7 сарын 2-наас чанга ирээ дахиад эхлүүлэх гэж байна. Чанга хээр тий өнгөрсөн жилийн 7 сарын 2-нд эхлүүлсэн. Манай сонсогч нар бас нэгдэх бах гэж бодож जैन. Тэгээд 7 сарын 2-наас 10 сарын 1 хүртэл яг 90 хоног 10 сарын 2-нд миний төрсөн өдөр би өөрөө өөртөө яг энэ жилийг жигнэсээ 6 толгой болчин бэлгэлье гэж бодож байгаа. Өөрөө өөртөө бэлгэлье те. Тэгээ өнгөрсөн жил бол яг 6 толгой бол арай бодлоо ясаа. Тэгээд энэ жил бол яг мэрэгжлийн багштай мэрэгжлийн одоо яг заавар зөвлөгөөтэйгээр хоол хүнсэн дээрээ ч гэсэн те дэглэн бариад ингээд яг мэрэгжлийн явъя гэж бодож байгаа. Яаж хаана? Удахгүй хэл болно гэж. Тийм тэгээд юу ч гэсэн чанга ирээ бол 7 сарын 2-наас эхлүүлэн та бүхэн ялч жоохон. Нэг дээрээ те. Эргээ чангарыг те. Тэг яг энэ бүхэл юм явж тэгэл эргээл яг фитнес дээр л ирж ийн л та. Хүний яг сахилга бат те. Яг сэтгэл санааны одоо энэ хат одоо юу гэдгийг өөр одоо яг зорьсон тэр зориг тэг яг өөртөө зоригтой хугацаатай зориг тавих чинь маш чухал юм билэ. Зоригт битгхгүй бол ингээд яг сүүлийн үед би ингээд нэг юм зориггүй юм шиг ингээд яг нэг юм манараад яваад байгаа байхгүй. Цогцолтонд орцсон тий. Яг ингээд хийдэг байсан ажил ингээд зогсцсон. Ингээд нэг юм шингэн байгаад байгаа байхгүй. Цолцгоор яах гээд байгаа мэддэггүй. Тэгэхээр одоо яг эхлээл өөрөөсөө эхлэе, бие засаал эхлэе, биеэсээ эхлэе тий. Гэж бодож जैन. Тэгээд одоо тэгэхэд ер нь цаашаа юмнууд нь сайхан чигчрээ тий.
зэгцрээд чигчэндээ ороод явчих байлгүй л гэж харж шít. Гадуур хүмүүс бас их яаж ин те таргалж байна. Ер нь уус таяараад таглаад ам шүү. Харин гэр 20 гэх юм уу? Тэ. Би хүртэл ингэж ажилгууд л их байгаа. Өөх мөхтэй болсон байл ш. Би ч нэг хөрөнгө гүзэн үзэд болчоо. Туранхагийн төлөөсөн чинь. чи чинь 6 толгойтой байсан мэт. Тий, гэж гарч марддаг. Сая хөдөө очсон чинь манай хамаатны дүү та чи яац юм бэ? Гүзэн мүзэд болцсон мэн гэ. Тэг би харсан чинь ингэж нэр нэг юм өөр байгаа. Тэг барьд үзэн чинь юм байгаад байгаа байхгүй нэг жоохон. Яг илүүл жинтэй хүмүүс бол чи юу яриад байгаа юм бэ л хэл байх л та энийг. Тэгтээ зүгээр яг өмнө юм өөхтэй байж үзээгүй юм яг ингэж юм өөхтэй болчоор юм өөр эргэтэн ургацсан юм шиг аюу сонирн байт юм байна. Одоо энийг ер нь ордхон зайлуулахгүй яг идрийг хэлж санаад байгаа. Идрийг яг миний ингэ гиз мэзээ үүснэ хөгжиж яст ямар ч өөхөхгүй юм биш юм шүү. Тэгээд сайн юумгаа ингээд энийг юу хадгалахгүй бол формо барихгүй бол 25 гараал станаа чи алдагддээ шүү. Тэр саанд ороод юм шүү. Яг одоо эртгэн дарахгүй л тэгэл. Би нөгөө нэг бичлэг саяхан цацсан шүү дээ. Тий. Тэрэн дээр би хамгийн туранхай байсан үе байгаа юм л та. Тэгээд тэр хараад тэгээд ингээд толинд өөрийгөө харсан чинь өө shit тэгээд хэлийн тас тагалцсан л байна. Зөндөө онгосоо сая 2 сараас та пар хийл унгаагаал. Унгах тусам илүү таргалдаг гэж л шүү дээ. Та тийм сонсож байсан. Яг унгах тусна унгачхаа чинь хоолны тэр нэг зохицолтойгүй байгаа юу юм шүү. Тэгээд тэрнээс болоод таргалт юм шүү. Тий. Хөдөлгөөн одоо хоол зөндөө идчихэд одоо бараг 5000 доллар малаар өдөрт гусангуудаа тэгэл хөдөлгөхгүй байгаа чинь тэр л хатгаад үлдчихэж байгаа л да. Идэхээ бол багасгаагүй. Хөдөлгөө багасгацсан тий. Тий, хуруугаад хөдлөж байгаа юм л да. Тий. Тэгээд эргээд кардио хийд. Би бол кардио хий даа л гэж бодож байна. Жижигцүүгээ шана. Миний нөгөө сайн хэсэг болох хооронд л зүр үзээ гараад ирлээ. Батагийн төлөвлөгөөг сонирхож үзье яс тий. Манай бүр гоё болчонлог болмоор байна. Би бол яг тэр одоо ингэж байгаа би одооноос л ингэж гоё суурийг тавьж өгөхгүй бол хөгшрөх тусан болчин хөгжөхөө болдог. Тийм болчин яах вэ болно одоо эрэгтэй хүний нөгөө нэг хэцүү эр даавар тестостерон ялгарах хэмжээнд багасаад эхэлнэ. Тэгэхээр яг одоо яг энэ үе дээр л бүр яг өөрийгөө яг задлал яг болчингаа сайхан задлал маяга яг тэр суурийг тавиад өгчүүл бас. Тэр ер нь хараад тахт ер нь амжилттай явж байгаа хүмүүс саяны тэр Grand Cardone 10X conference center дээр харж байгаа амжилттай хүмүүс бол яг ингээд тийм сахилга баттай байгаа. Би бэлтэр нь бол ингээд яг гоё би гоё авч явдаг. Тийм хүмүүс тэр бол амжилтын бүр салшгүй хэсэг амар тарган амжилттай хүн гэж бол баг байхгүй хаа. Тэр нөө баячуудын хувцсны тренд гээд хаанаас үзчихлээ би. Нэг баримт киноос үзсэн юм а. Тэгсэн чинь ингээд юм өстэй цуу муу ингээд алтан малтан идэл мэдэл тийм байха болцсон баахгүй. Одоо дандаа нэг sweat pant шүү дээ нөө нэг. Тийм. Иртүүзтэй ингээд тренд нь байгаа даахгүй. Яг тийм хүмүүс дандаа нөө фитнес дээр анхаарч идэг. Тэнгүүд яг фитнес дээр анхаарч идэгтэй юу холбоотой гэхээр сахилга батны холбоотой. Сахилга бат нь эргээд нөгөө баян байхтай нь холбоотой байхгүй. Тий. Тэр өөрийгөө сахилгажуулъя тий. Тэгэл яг л ялангуяа эрэгтэй хүн бол яг тэр толинд хараал хөлрөөл яг тэр булчин өвдөөлтэй яг ингээл тэсэл байж хахад бол яг гоё тестостерон яг гоё олж эхэлдэг юм шиг. Яг тархитлагын зэгцрээл ирдэг юм шиг санагддаг ш надад. Би бол өдөр болгон жижигхэн юмнууд хийгээл байгаа л да. Ингээл биеийн жингэрээ ч юм уу нөө тухайгаа өргөл юм хийгээл байгаа. Гэхдээ яг одоо бол яг юм мэрэгжлийн яг юм дэгэнд орж те. Яг заавраар таарсан хөтөлбөр гэж байна. Заавраар явахгүй бол тэг яг зорилгоо яг тодорхойлуулаад мэрэгжлийн багшаар ингэж ямар байгаа. Тэгээд та бүхэндээ харуулнаа. Тэгээд 10 сарын 2-нд тэрс өдрөөр өөртөө яг би сайхан өрнө. 6-7 пакийн ингээд баглаад тэг бэлгэний тууцаар баглаа. Тэг миний сонсноор тэгвэл амрах биш хаа. Гидсний болчин бол хамгийн сүлд гарч байгаа шүү дээ. Тийм хамгийн сүлд бүх булчингаа болгочоод тэгээд ерөөхдөө за окей гингуудаа тэгээд гидсээ гаргаж байгаа шүү сүлд нь. Тэгэхээр бэлтгэлийн хамгийн сүүлийн өдөр гидсээ гаргаж тоосгоно шүү дээ. Тэгэхээр чинь илүү нөгөө нэг бас тодорхой хэмжээний жин мас авахгүй бол тэр чинь нөгөө булчингууд чинь хоосоо орон зайгаа бас шин тижилээрээ дүүрэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө хоолны болон бол тэг булчингаа буцаага идэж мэднэ гэхэд амар асуудалтай юм шиг лээ. Тэр нөгөө юу вэ? Ямар калькулятор вэ? Хүний нөгөө юугаа өндөр жингээ оруулаад тэгээд дасгал хөдөлгөөн хэр идэг вэ гэдэг тэр юугаа оруулаад янгот ер нь өдөрт хэдэн килокалори хэрглэж явах хэрэгтэй бэ гэдэг тэр юуг нь гаргаад өгч юм лээ. За би бод нэг өдөрт 2500 килокалори бол хэрглэж явах хэрэгтэй юм лээ. Хэрглэж явах гэнэ одоо идчих явах хэрэгтэй юм лээ. Тэгжээж одоо нөгөө
болчин өөрийгөө идэхгүй те. Тийм. Ингээд булчингийн масс чинь өөртөө цуг унцд юм лээ. Тэр кил калори одоо идж байгаа юмнаар ямаа калкулейт гэсэн тооцоолох юм байна тийм ээ. Хөл тавда цөөн мөнгө сүлдээ ингээд бодоотой байвал бас баримжаалт болчт юм лээ. Би бол ингээд 200-аас хооронд ингээд болохгүй болж. 200-аас хооронд ингээд яаж байгаа байхгүй юу? 700-аас 800 энэ одоо бол энийг идээд 1700-аас 1900-ийн хооронд болох юм байна. Баримжаалт болчт юм лээ. Ер нь бол тэгэл нэг ширхэг мантан буусан цаана хэдэн калорийн тийм 300 калори 350 авч юм хэмжээг нь харж марж яснаа. Тэгэл баг энэ баяр том мантан заах бол энэ баг 500 авцаа болох гэдэг 400 500 бол цөөн мөнгө бодонгууд 500 чи өөрөө дангаараа баг одоо том хэмжээтэй байх баг өөрөө дангаараа 2500 байгаад шинэ ч юм. Тэгэл ингээд самар маамран дээр ард нь нэг колород байж дээ шүү дээ болно. Тэрийг нь тэгээ тооцох хэрэгтэй. Бүхтэйгтүүд дээр нөгөө нэг илчлэг байждаг байхгүй. Тий. Тэгээ нэмээд өдөртөө ингээд 2500 ч уул амар эрэхтэй үний хувьд амар жоохоо ололтоо баг. Гэхдээ тийг өдөрт тэгээ явах юм бол ирүүл байхгүй болно. Тэгэхээр амар яах л та боодгол л. Тий тэрийг тооцож байгаа одоо тэгэл тэр юуг л өөртөө суулгаж те тэр сахилгын хотыг суулгаж тэрийг жоох өлөн байх хэрэгтэй. Тий. Тарх илүү сайн ажилтдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Өлөн байх. Тийм шүү дээ. Цадлан болчоор бас юм даахгүй, юм зөөж чадахгүй. Тэгснээр бас нөлөөтэй бодохгүй тэгээ нэг жоохон хөвтмээ санагдал. Тий. Тийм байна тэгээд өөрсдөө хичээцгээе те. Одоо өөр яах вэ тэгээд. Сонголт хамаг юмста төр зэсэг гэл те. Миний сонголт биш гэл те. Одоо юу гэдэг. Гэхдээ та нэг юмыг сонгож болно та те. Өөрийгөө хөгжүүлэхийг сонгож болно те. Та өдөр болгоныг үр бүтээлтэй байл өнгөрүүлэхийг сонгож болно. Шинэ мэдлэг чадварыг өөртөө суулгахыг сонгож болно. Тэгэхээр одоо тэр сонголтыг л хийцгээе те. Тэгээд босд нь одоо яах вэ? Тэгэл нийтээр л болно шүү дээ. Эцэгтэйгэл ямар ч хүнд нэг өдөр амар гоё боломж гарч ирнэ. Яг тэр өдөр яг өөрийгөө болилцсон л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр боломжийг одоо хатаж чадахгүй шүү дээ. Тэр болчин байхгүй. Тэр шахлах бат гэдэг юм байхгүй. Бол тэгэл боломжийг алдна. Тэрний хажуугараас одоо нөгөө байнга одоо юу гэдэг бие хөгжүүлэлээ зөвхөн одоо ингээл болчингаа яагаал нэг махан толгой болоод байна гэсэн тийм байхгүй шүү дээ. Яг өөрийгөө бол бас байнга шинэ одоо мэдээллээр бол цэнгэлж явах хэрэгтэй. Тэрийг бол одоо байнга хийж. Би одоо амар сонирхсан сэдвүүд бол дандаа гээл ютубер үзээл ч юм уншаал бичдэг шүү дээ. Тийм тэр айгүй ер нь хэрэгтэй зуршил. Яг нэг тийм амар сургууль олон сургууль мургуул төгсөөгүй ч гэсэн амар мэдлэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм зуршилтай байдаг байхгүй. Яг мэдхгүй морж үзгээс гуглдчихдаг. Тэр зуршил чинь ер нь амар яг тийм зуршилгүй хүмүүс бол асар их малтаж байгаа байхгүй. Сүүлийн үед хоёр мэдээ уншиж чинь ер нь. Уншин шүү дээ. Уншиж чинь. Би бас хөөрхөн бас уншаад бас нэг үед бол бас шон сонирхдаг болоод тах юм. Бас хооронд нь ингээд дотроо хилцүүлэн гутаа ингээд нэг юм тэгэхээр бас надаас айгүй гой санагдаад байна шүү дээ. Бас ингээл зөв худлаа мэдээд байгаа шүү. Тэгэл ингээд сонсон мэдээлэлд ороод ингээд дотроо бодоол энэ ингэсэн ингээд логикоор нь бодоол хөөгөл тэр модельээ боловсруулах гал юм бол та чаавс. Гэтэ яах вэ тэгэл. Гэтэ подкаст сонсож байгаа залуучууд бол айгүй өөр нэр шүү. Янз янзын олон төрлийн подкастуудыг сонсож байгаа залуучуудын тарих бол амар хурцтай хөгжиж гин гэж бодож байна. Би ярилцж үзсэн гот амар ингээд шал ингээд анги байгаа байхгүй юу? Яг өөрийгөө шал өрөд. Бас имийг харах өнцөг айгүй мундаг болчихж байгаа байхгүй подкаст сайн сонсдог залуучууд бол тийм гоё зөв мэдээлэлтэй тийм подкастуудаа сонссон дэр тийм шүү дээ. Тийм олон подкаст байна. Манай битгий сонсох юм бол энэ мундаг юм билээ сонсогчд бол. Та нар маань мундаг шүү. Шаахгүй юу шаарах. Нэг хотлоо хөргөд байгаа шүү. Тийм. Тэгээд одоо залуучууд тэгэл яа да тий. Хийцгээ гоё. Ер нь тэгэл амьдрал гоё штэ. Монгол орныг бурхан ивэг. Тийм тэгээд тэр одоо тэр онголтуудын тэр юунуудыг л хараад тахт бол Монгол улс бол хизээч түүхэндээ тийм би нэг тийм асуулт асуусан. Одоо нэг яг юм эгзэгтэй үе байгаад байна. Хизээ эгзэггүй байсан юм. Дандаа л том улсуудын авчлаханд л байдаг. 90 дээр байдаг гэдэг. Тийм яг энэ цаг үе чинь бүх цаг үеийн туршилт байсан юм биш үү? Монгол улсын. Тэгээ бид нар хотгоны 90 дээр байх тусмаа бид нар өөрсдөө эрттэй байх хэвээр тий. Тэгэхгүй бол зүсгэтнэ. Угаасаа яг хэцүү цаг үеэс дандаа агуу хүмүүс төрсөн юм дөө. Тэгэхээр би бол ингэж бодоод байгаа. Бид нар 3 сая хүн болохоор
Яаж 300 сая хүнтэй дүүцэх үү те? Яаж сая тэрбум 300 мянган хүнтэй 300 сая хүнтэй тэнцэх үхээр нэг хүн тэдэн хүнтэй тэнцэх хэмжээний л мэдлэг боловсрал хүч чадал юу гэдгийг те? Тийм одоо хөрөнгө мөнгөтэй ч гэдэг юм. Тийм байх хэрэгтэй байгаа. Тэгээд хамтрал гэж юм байна. Яг хоорондоо сайн хамтарч чадах юм бол нэг хүний тэднэр чинь хэд дахин үржигтэй байгаа байхгүй. Харин нэр наач яг зүг те. Тэгээ тийм баймаар байна. Тэгэхээр яг нэг хүн ганцхан үнштэй гэдээ ерөөс өөрийгөө хизээч голж болохгүй. Харин ч бүр 4-5 гадаадын хүн шиг байх. Тийм одоо үүрэг хариуцлагатай л гэж хэлмээр байна. Олон танилцтай хүмүүстэйгээ. Йемен. За тэгээд Битгэл сонс подкастыг гурлаа яг ярилцааг удсан биш үү те? Уруулах нь ингэж ярилцааг удсан байна. Тэгээд цаашдын зочдууд ямар хүн сонсомоор байна, ямар хүн оруулмаар байна, саналуудаа бичицгээгээрэй. Доор өчээрэй. Уншия. Сонирхолтой сэдвэр. Тийм те. Ер нь Би нэг эмчийн тухай санаа бодсон аахгүй юу? за Тэр эмч тэгсэн чинь үгүй ээж зогт үдчихсэн. Тэгээд тэгсэн чинь л нэг нямхан эмч гээл баах эмчнэр гараал энэ. Сонгодог эмч мундаг эмчнэр гарч ирсэн. Ээж би асууцгаах. Ээж тэгвэл Монголын хамгийн суперстар эмч гэж ямар хүн байна гэсэн. Тийм хүн байд юм бэ? Амар. За нэр нь Сэлэнгэ гэсэн баха. Тэгээд Мисаслын эмч юм байна. Тэгээд дэлхийн хамгийн шилдэг 5 эмчийн нэг юм байна. вау. Бүр амар тэр хүн асар завгүй л ах л та. Тийм хүн байт юм билээ. Монголд дэлхийн хэмжээний хамгийн өндөр ангитай 5 эмчийн Мисаслын эмчийн нэг нь байт юм билээ. Тэгээ гавьяд бүх цолоо авсан юм шиг үлээ. Тийм хүн байт юм билээ. Бас сонирхолтой санагдсан. За тэгээ сонирхолтой зочдыг хэдүүлээ. Санал болгоорой. Гихч мэгчлэн те. Тэгээ авчирцгаая. Окей. Дараагийн дугаараар уулзъя. Окей, за баярлалаа. Битгэл сонс. Битгэл сонс.